За сайн байцгаана уу? Хамтдаа IT болон програм хангамж сурцгаая гэдэг уриалгын талаар та бүхэндээ мэдээлэл өгцгөөе. За Apprentice CG-ийн дээр 3 жилийн өмнө бид нэр 86 цагийн 43 хоног үргэлжилсэн юм IT програм хангамжийн сургалт явуулсан байгаа. Тэр нь болохоор 43 хоног өдөртөө 2 цагийн сургалт хичээлтэй нийтдээ 86 цаг болсон тийм сургалт байгаа. Тэрийг одоо ингээд үнэгүй цацж байгаамаа. Монгол ард иргэдтэй ингээд үнэгүй хамтдаа IT сурцгаая, хамтдаа програм сурцгаая гэдэг уриалганы доор. Тэгэд энэ сургалтын дээр юу сурах вэ? 86 цагийн хичээлийг үзээ. Юу сурах вэ гэхээр IT болон програм хангамжийн суурьтай болно гэсэн үг. Тэрний бүх одоо хэрэгцээтэй зүйлийг анхан шатных нь бүгдийг ингээд наривчлаад заагаад өгсөн байгаа. Тэгээд эдгээр сургалтууд маань болохоор 3 төсөлтөөр ингээд хуваагдаж орсон байгаа. Нэг нь болохоор хамтдаа Cygnet, нэг нь Судар Wiki, нэг нь болохоор Apprentice CG юм байна. Эхний 15 нь хамтдаа дээр, дараагийнх нь 15 нь Судар Wiki дээр, дараагийнх нь 13 нь Apprentice CG юм дээр орсон байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр энэ 3 сайт нь, энэ 3 төслүүд нь бүгдээрээ энэ IT болон програм хангамж сурья гэдэг хүсэлтэй байгаа хүмүүст маш хэрэгцээтэй төслүүд байгаа. За тэгээд одоохондоо болохоор энэ сургалтыг ингээд цаашаа гүнзгийрүүлээд сурья. Тийм ээ. Танхимаар явагдаж байгаа юу гэхээр маах одоо 2 сарын яг адилхан тийм сургалт явагдаж байгаа. Гэхдээ арай гүнзгийрүүлсэн ажлын байранд бэлдэх. Тэр нь болохоор яг адилхан 7 хоногт 2 өдөр орно. Тэр нь хагас сайн бүтэн сарнд ордог. Тэгээ 2 сарын 8-7 хоногийн тийм сургалт байгаа. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйл байх юм бол хамтдаа Cygnet дээр орж асуугаарай. Танхим сургалтын талаар мэдээлэл авъя гэх юм бол Apprentice CG-ийн дээр орж мэдээлэл аваарай. Тэгээд өөр асуух зүйл байвал коммент үлдээгээрэй. Бид нэр зав гарах юм бол хариулж өгье. Боломжгүй бол мэддэг туслах бол хүсэлтэй байгаа нэг нь хариулаад өгөх байхаа. Амжилт хүсье. За асуух зүйл байвал бид нар хүлээж авах хооронд нөгөө Slack дээр бичээрэй. За дуу зүгээр байж. За. За одоо би Slack дээр бас манай зарим хүмүүс хаана юу байгаа жоохон мэдэхгүй байх шиг байлаа. Тэрэн дээр дахин сануулъя. Дахин дурдъя. Тэгээд бас би биэндээ туслаа явж байгаа зөндөө хүмүүс байна. Та нартай маш их баярлж байгаа шүү. Тэгээд энэ дээдлэлт байгаа энэ асуултын тэмдэгтээ бүрийн дотороо асуултын тэмдэгтээ энэ коннект байгаа. Энэ дээр дарангууд pinned гэдэг энэ хэсэг байгаа. Энэ дээр дарах юм бол бидний одоо сүүлд бичиж байгаа линкнүүд тийм ээ. Юун дээр дарж болох уу, хаана байна вэ гэл. Одоо линк нь хаана байна вэ гэд хайгаад байгаа хүмүүс энэчээс олно шүү. Pinned гэдэг хэсгээр ингээд оруулсан байгаа шүү. General гэдэг сувган дээр channel дээр тийм ээ. Тэгээд Turner хичээл хаана явдаг вэ гинэ. За тэгээд өнөөдөр юу хийх вэ гэхээр бид нар одоо энийг одоо энэ бол зүгээр л ямар ч тийм одоо HTML-д зориулж хийсэн утгатай тийм одоо дүрс дизайн биш тийм ээ. Энэ болохоор зүгээр л одоо энгийн сурталчилгааны л одоо дизайн байгаа тийм ээ. Тэгээ сурталчилгааны дизайн чинь болохоор заавал вебсайтн дээр ажиллахгүй гэдэг одоо төрөл төрлийн байна. Зарим хэсгийг хийж чадахгүй хэсгүүд байна тийм ээ. Тэгээ тэрийг бас ойлгоорой. Гэхдээ энийг одоо хэдүүлээ ер нь хамтдаа хийж үзнэ. Хэр хийх боломжтой юм. За ийм одоо тийм арталтай энэ цагаан одоо тийм ээ налуу ийм артлын цагаан магааны тэднийг одоо ерөнхийдөө дөхүүлж хийн. Тэгээд энийг яаж яг артлыг ингээд нэвт харагдаж байгаа юм шиг яаж хийх вэ гэдэг мэдгийг бид нэр хамтдаа сурнаа. За тэгээд одоо би ингээд энийг шууд хийгээд бичээд явж явах дундуур та нарт хэрвээ асуулт гарах юм болвол яг тэр асуулт манай
асуу гэдэг асуулт хариултын вебсайт бид нэр зориулж хийсэн байгаа. Энэ дээр ороод асуултаа асуугаарай. Тэгээд за одоо яг хэрвээ HTML-ийн талаар юм асуух гэж байгаа юм бол HTML гэж бичиж яагаад тийм ээ. Тэгээд shift-ээр дарж яагаад enter гэдэг конопны зүүн талын хоёр конопны яг хоёр тишээ ингээд зүүн тишээ явахаар тэнцээний хоёр юм цэг байдэн шүү дээ. Тэрийг хоёр яг цэгийн colon гэдэг. Тэгээд нэг дээдлэлтэй зэгтээ доотлолтой таслалттай тэрийг болохоор тэр тэмдгийг semicolon гэдэг байхгүй юу? За хагас colon гэсэн үг тийм ээ. Colon гэдэг чинь хоёр цэгийг хэлж байгаа. Тэгээд semicolon болохоор нэг дээдлэгийн зэгтээ доотлогын тасалтай гэсэн үг. Тэгээд би тэрийг semicolon colon гэж дуудаж явъя. Тэрийг мэдэрэй гэх юм уу тийм ээ. Ойлгоорой. За colon гэдэг чинь Монголоор орчуулахаар юм гарч ирэхгүй байна. За тэгээд энэ линкийг одоо би слайд дээр оруулчихъя. Энийг тэгээд одоо би энэ хуудсан дээр channel дотроо pin гэх юм бол ийшээ ингээд орчиж байгаа шүү. Энэ channel линкүүдээ хараад олоод аваарай. Дөрөв сарын 7-ны асуултууд бүгдээрээ энд цуглуулъя. Тэгээд энийг яах вэ гэхээр гялс тайлбарлаж өгөхөд за энэ болохоор асуулт хариултын вебсайт байгаа. Ерөнхийдөө бидний одоо өдөр болгоны амьдрал тийм ээ байнга асуудал гардаг. Байнга асуудал одоо тулгардаг тийм ээ. Тийм байхгүйсэн бол амьдрал бол утгагүй. Тэгээд тэр асуулт гарч байгаа үед бидний тийм ээ бүх ард түмнээсээ асуултаа асуугаад за мэдэх нь туулаад өнгөрцөн тийм ээ шийдлээ олоод зөв юм олоод тэр асуудыг шийдсэн хүмүүст нь хариулаад өгч болно гэдэг утгатай. Тэгээ нэг хүн одоо тэр асуултан дээр маш их зовж байгаад хариугаа олоод хариугаа ийшээ оруулсан тохиолдолд дараагийн хүн тэр хүний хамаг тийм ээ цагаа өрсөн тэр амьдралын мөчийг дахиж тийг туулахгүй тулд бид нар ингэж бүх одоо асуулт одоо ингэж амьдрал дээр гарч байгаа асуулт өнөөдөр одоо энэ сургалтын дээр гарч байгаа асуултууд бүгдээрээ дахиад л шинэ сурж байгаа хүмүүс, шинэ амьдралд орж байгаа хүмүүс тийм ээ бүгдэнд нь дахиж тулгарна тэр бол гарцаагүй. Тийм учраас дараагийнхаа үеийн хүмүүст тийм ээ дараагийн ирээдүйн хүмүүстэй одоо хүүхдүүдтэй тийм ээ тэгээд бас манай энэ сургалтанд бүртгэгдэж амжаагүй хүмүүстэй зориулаад энэчнээ бүгдээрээ асуултаа ингээд тавихад тэгээд би тийм өнөөдөртөө багт амжихгүй маа хэд ядаж маргааш нь би очиод тэрийг хариултыг өгөөд тэгээд явах юм аа. Тэгээ яагаад энэ хэрэгтэй вэ гэхээр бидний тийм Монгол орныхоо ирээдүйдээ хэрэгтэй шүү. Тэгээд бид нар зөвхөн одоо хэдэн хүн маань 200 дэн 300 дэн хүн маань тийм ээ бид нар 300 дэн хүн сураад энийг ингээд дуусгачихгүй, зогсохгүй. Тэгээд бидний та нарын одоо тархинд орж иж байгаа бүх асуулт, бүх одоо тийм ээ ойлгохгүй байгаа зүйл дахиад л хүмүүс мянгараа ойлгохгүй байна гэсэн үг. Тийм учраас энэ системийг бид хэрэглээд явъя. Та нар минь энийгээ тэгээд хэрэглээд сураарай. Одоо би яг энэ өнөөдрийн apprentice гээд энэ линкийг харж байгаа. Apprentice гээд тэгээд 4 сарын 7-ны өдрийн хичээлд гарах асуултуудыг асуултуудаа оруулаад тавиарай. Тэгээд энэний талаар дараа нь дахиад гүнзгийрүүл тайлбарланаа. Тэгээд та нар ерөнхийдөө бидний ирээдүйд одоо энэ код сурж байгаа, компьютер сурж байгаа, технологи сурж байгаа ямар мэдлэг сурч байгаа хүмүүст энэ сайт бол маш их хэрэг болно шүү. За Stack Overflow гэдэг вебсайт байдаг байхгүй юу? Энийг юунд хэрэглэдэг вэ гэхээр за хэрвээ би HTML elements гэдэг энэ чинь ингээд хайлаа гэж бодъё тийм ээ. Тэгэхэд энэ дотор байгаа асуултууд байнга л хүмүүс тийм ээ байнга л тулгардаг асуултууд байдаг байхгүй юу? Тэнгүүч доор нь ингээд би биендээ туслаад хүмүүс ингээд хариултыг өгөөд
туслаад явдаг. Тийм ээ. Энийг аль хэзээ мэдсэн хариултыг мэдж байгаа хүн туршлагачсан хүмүүс бие биендээ ингэ туслаад явдаг энэ систем байдаг байхгүй юу? Энийг одоо бид нар tech тийм ээ технологи сурж байгаа, IT сурж байгаа, програм сурж байгаа хүмүүс энийг ер нь өдөр болгон хэрэглэнэ. Энийг өдөр болгон ухна. Тэгээд энийг одоо тийм англиар нь ойлгож чадахгүй хүмүүс байгаа бол тэр хүмүүстэй зориулаад бид нар яг энэ асуулт хариултын ийм систем шиг өөрсдөө монголчуудаа зориулаад ийм асуу гэсэн имэн вебсайт хийсэн байгаамаа. Тэгээд энэ ийшээ орохын тулд Монгол ID-гаар дамжаад орно шүү гэдгийг хэлье. Тэгээд ямар нэгэн асуулт гарах юм бол яг Slack дээр тийм ээ тодорхойлох юмнуудын миний хэлж байгаа юмнуудыг асуугаад тэгээд одоо за HTML гэж H1 гэж юу юм бэ? H2 3 4 5 6 гэж юу юм бэ гэдгийг энэ чинь оруулаарэ гэж хүсье та нартаа. Тэгээд за би Монгол ID-гаараа дамжаад ороод үзүүлье. Тэгээд саяныхаа линк дээр би очиод за зүгээр ингээд энд хамгийн categories гэдэг энэ одоо англи тийм ээ англи дээр очиод apprentice MGL гэдээ би англиэл үүсгэсэн байгаа. Тийм ээ. Тэгээд энэ дотроо 4 7 гэдэг байгаа. Тэгээд ийшээ оронгууд 4 сарын 7-нд тусан бүх асуултууд энчээ байж гин шүү. Тэгээд email хаягаа баталгаажуулаарай бас. Тэгээд за дараагийн хэлм юу байна вэ гэхээр хүмүүс бие биендээ өөрийнхөө хаягийг, аккаунтыг хувааж тийм ээ орж одоо юу гэх нэг аккаунтаар Монголоос хүртэл 3 4 хүн зэрэгцэж орох гэж оролдож байна. Тэгээд та нар 50,000 төгрөг төлж чадахгүй гэд тэгээд юм бол бидтэй холбоо бариа. Энэ сургалтын чинь хамгийн гол зүйл нь болохоор би туршлагаасаа Монгол ард түмэндэл өгөх гэж Монгол ард түмэндэл тийм ээ тус болох гэж энэ хичээлийг явуулж байгаа шүү гэдгийг ойлгуулъя. Тэгээд бидэртэй холбоо бариа. Хэрвээ сурах маш хүсэлтэй байгаад хулгайлаач гэсэн үзье гэж бодож байгаа бол бидэртэй холбоо бариарай гэж хэлье. За тэгээд одоо хэдүүлээ энийг эхлэе да. За одоо бид нар өмнөх сургалтын дээр юу сурсан бэ? Юу суулгасан бэ гэхээр нөө хоёр extension суулгасан байгаа тийм ээ. Prettier гэдэг. Тэгээ live server гэдэг. Тэгээд бас дээрэс нь манай сургалтнаас энэ CSS, HTML гэдэг хоёрыг хүчтэй бид нар сурч авсан тийм ээ. Яг бодитоор үзэж авсан. Энийгээ live server дээр явуулъя баруун талаараа дарж агаад энэ файл чинь заавал энэ компьютер дээр чинь сейвлэгдсэн ямар нэгэн фолдер дотор явж явах хэрэгтэй шүү. Тэгээд энийг баруун талаараа дараад open with live server гэхээр бид нар одоо браузераа ингэж сонгоод за одоо болохоор энэ шууд Windows-ийн энэ шинэ Edge гэдэг одоо Microsoft Edge гэдэг браузер дээр онгоочлоо. Би бол энэ браузерт дургу. Тэгээд Chrome онгоолгоё. Google Chrome. За. Хэрвээ анх удаага Chrome дээр хэрэглэж байгаа бол ийшээ settings руу ороод left гэд бичээд үзээрэй. Тэгэнгүүт чинь за open the new tab page. За хэрвээ би одоо ингэж энэ браузер биш тэ Chrome-ыг ингээ унтраахад өмнө байсан юмнууд алга болчихж байгаа байхгүй юу? Өмнө байсан хуудаснууд tabнууд тийм ээ. Тэгээд энийг би дараа төр тэгээ за одоо би энэ чинь асуураа орцсон байлаа гэж бодъё. Цэг имээ. Тэгээд энийг асуугаа ингээд хаахад буцаад ороход миний байж исэн хэрэгжилж исэн мэдээлэл алга болчихж байгаа тийм ээ. Тэгэнгүүт энэ дээдлэлт байгаа энэ гурван энэ конопен дээр гурван цэгтэй конопен дээр дараад settings гэж ороод тохирхон дээр орж аваад left гэдэг. Тэнгүүд чи за би энэ компьютераа энэ браузераа унтраахад яг миний орхисон хэвээр нь үлдээгээд тэгээд цаашаа дахиад ансаахад үргэлжлүүлээд явна шүү гэдэг. Энэ дээр нь тохируулчих юм бол би асуу меню руу ингээд орно шүү дээ. Тэгээд за одоо би энийг браузераа хаалаа. Дахиад онгойлгоход
бидний өмнө орж исэн юмнууд асуу байгаа. Тэгээ Монгол ID за орлоо гэж бодоход Монгол ID байна. Одоо энэ би 2 tab гэж байгаа тийм ээ, тэрийг онгойлгоцсон байна. Буцаагаад ингэж ороход хоёулаа байж идэг аа. За live server гэдэг үзье. Тэгээд за хэрвээ эн чин default биш бол яг одоо байнга одоо бидний компьютер одоо систем шүү дээ. Систем гэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд за энэ систем дотор вебсайт онгойлгох гэж тийм ээ ямар нэгэн линк руу орё гэсэн бол шууд энэ ч байгаа default browser гэж байгаа тийм ээ. Интернет руу ордог энэ систем default нь болохоор юу Edge гэж явж байгаа байхгүй юу? Тэрийг Google болгоё гэх юм бол make default гэдэг энэ ч дахиад default гэж бичиж үзэж хагаад энэ Canopy дээр дарангууд одоо би browser энийг Google Chrome гэж сольчих болно. Switch anyway. Энэ Internet Explorer гэдэг нэг интернет руу ордог бас нэг браузер байгаа шүү дээ. Тэр бол бид нар одоо web developers, вебсайт хөгжүүлэгчдэд зүгээр маш их гайвалдаг вебсайт байсан. Тэгээд Microsoft тэрийг солиод ийм Edge гэдэг юм оролцсон байгаа. Тэгээд одоо хүртэл ерөнхийдөө бол хүмүүс энийг бол маш бага хэрэгэлдэг. За. Тэгээд дахиад буцаад ингэж ороод live server гэж оръё. Тэгэхэд одоо Chrome дээр онгоочж чинь тийм ээ. Яагаад тэгэхээр Chrome чинь default яг үндсэн одоо вебсайт онгойлгодог браузер нь болчихж байгаа гэсэн үг. За тэгээд өнөөдөр өчигдөр би дурдсан байх gas тийм ээ. За CSS сурж байгаа. CSS-ийг амарчилдаг юм юу вэ гэхээр bootstrap гэж байдаг гэсэн шүү дээ. Одоо тэрийг бид нэр bootstrap гэдгээ юу гэдгийг сурж авъя. Тэгээд вебсайтн дээр браузер дээр bootstrap 4 гэд хайгаад үзье. Тэнгуүч хамгийн түрүүнд гарч иж байгаа getbootstrap.com гэж байгаа. За би энийг Slack дээр оруулаадах юм. За энийг pin to channel гэдэг дахиад тэгье. Pin За. Тэгээд за bootstrap гэж байгаа. Энэ дээр docs гэдэг рүү оръё. Тэгэхэд энэ одоо bootstrap гэдэг юмны бүх мэдээлэл нь тайлбарлаад бичсэн. Тэгтээ хамгийн гол нь юу вэ гэхээр энэ чинь англи дээр бичсэн байгаа тийм ээ. Англи хэлээр. За англи хэл мэддгүй хүмүүс энийг яаж ойлгох вэ гэхээр бид нэр энэ дээр ингэж оролдож болно. Баруун талаараа дараад за энэ Google Chrome дээр шүү дээ. Тэгээд translate to English гэдэг дээр даръя. Тэгэхээр за англи хэл рүү орчуулаа гэхээр энэ ализийн англи хэл дээр байгаа шүү дээ. Тэрэн дээр энэ баруун талын энэ 3 цэгтэй Canopy дээр дахиж дарангууд choose another language гэж байгаа. Тэр нь болохоор өөр хэл сонгоё гэд. Тэгээд энийг энэ англи хэл дээр English дээр байж байгаа. Энийг доош нэгэ гүйлгээд монгол хэлээ хаяа Mongolian гэдэг энэ байж байна. Тэгээд translate гэдэг дарангууд оршил JS deliver болон загвар эхлэх гэдэг ингээ бүгдийг нь орчуулад биднэрт уншихад амар болгоод ирж байгаа байхгүй. Тэгээд энэ болохоор ерөнхийдөө болохоор яг тийм ээ утгатай нь орчуулж чадахгүй байж магадгүй. Тэгэхдээ тэр бол ерөнхийдөө бол бид нар бол тийм ээ утгыг ойлгоод явах ядаж нэг юу хэлэх гээд байгааг нь хараад эмчээ сурж болно тийм ээ. За энийг би буцаад англи руу болгочихъя. Хаанч тэгээд оролдоод үзээрэй. Ямар л бол ямар хуудсанд одоо бид нар ингэж ороход тэгээд оролдоод үзэж болно шүү. За асуу имэйл бүртгүүлж болохгүй нэг нэ. За тэр яг болохгүй би
энэ сургалтыгаа дараа янзаж өгье. За ингээд доош ингээд гүйлгэж ангууд starter template гэдэг одоо эхлэл бидэрт одоо эхлэхэд одоо ингээд тийм ээ тусалдаг одоо энэ template гэдэг чинь болохоор одоо ингээд тийм ээ загвар гэх юм уу үндсэн одоо яг жоохон хэдхэн хэсэг юм ингээд хийцэн тэгээ цаашаа нь үргэлжлүүлээд хийхэд болохоор юмнуудыг мэдээлэл энчээ байгаа. Тэрийг би copy гэдэг дээр дараад буцаад ийшээ юун дээр VS Code дээр орж ирээд за энэ ч би дахиад нэг файл нэмчихье тийм ээ. Энийг болохоор add HTML гэдэг өгчий. Add гэдэг чинь нөгөө advertisement гэдэг үгийг богиносгосон товчилсан үг байгаа. Тэгээд бидний бараг өмнө хийжсэн энэ юунтай маш төстэй юм байгаа зү тийм ээ аль хэзээ. Гэхдээ энэ нь болохоор comment гэж байгаа. Зүгээр өөртөө ингэж юу тэмдэглэл үлдээдэг зарчим байгаа. Тэгээд энийг болохоор мэдээж уншихгүй. Браузер бол ерөөсөө хэрэглэхгүй. За энийгээ save хийчихэд хэвлээ open with live server гэдэг үзье. Тэгэхэд ийм юм гарч иж байна. За Bootstrap одоо ингэж харахад ерөнхийдөө тайлбарлагдсан байгаа. Тэгээд Bootstrap энэ одоо link гэдэг элемент байна тийм ээ. Link гэдэг элемент чинь дотроо дахиж нөгөө юм байдгүй, дотроо юм оруулдаггүй. Одоо title гэдэг элемент чинь дотроо энэ hello world гэдэг энэ одоо үгийг ингээд оруулсан, бичсэн байгаа шүү дээ, тийм ээ. Тийм байж иж ингээд төгсгөлд нь дахин заавал энэ линкээ, заавал энэ элементээ ингэж хаадаг гэж бид нар өчигдөр сурсан, тийм. Тэгээ зарим элементүүд нь болохоор юм хаадаг элемент байхгүй. Тэгээ тэрнийх нь нэг нь энэ meta байна, тэгээд link байна. Тэгээд биднээс өчигдөр сурсан image гэж байна, тийм ээ. Image гэж суурстаа тэгээд alt гэдэг нь болохоор alt гэдэг өчигдөр хүмүүс асуусан байсан. За alt гээ гараад ирэх юм аа. Энд чинь юу юм бэ гэхэд чинь alternate гэж. За хэрвээ энэ source дээр ингээд бид нар зургийнхаа хаана вэ гэдэг линкийг ингээд тавьчих штеп. Тэгээд тавьсныхын дараа хэрвээ тэр зураг нь тэр серверээс алга болоод устсан байх юм бол энэ дээр бичсэн үг нь гарч ирдэг байхгүй. За одоо би энэ чинь ингээд бичээд үзье. Байхгүй гэдэг. Байхгүй цэг JPEG гэдэг зураг нь байхгүй шүү дээ, тийм ээ. Тэрэн дээр байхгүй бол энийг үзүүлнэ үү? Гэт save-ли. Буцаад ингээд ороод ийшээ өрөөд ирэхэд байхгүй бол энийг үзүүлнэ үү гэд энэ зураг нь байхгүй болохоор энэ линкийг үзүүлчих жоох байхгүй юу? За тэгээд би нөгөө зургаа одоо олоод copy image address гэж агаад энэ чинь ингээд тавингууд энэ alt гэдэг alternate сольдог одоо хэрвээ байхгүй байх юм бол энийг гаргана гэдгийг буцаад очиж харахад зураг нь гараад нөгөө үг нь алга болчихж байгаа байхгүй юу. За би одоо гяс нөгөө нэг зургаа та нартай юу хийх гэж байгаа зургаа энчээ share хийх. Тэгээд хамтдаа та нар энийг дагаад бас хийгээрэй. За энэ линкийг би public link үүсгэсэн байгаа. Тэгээд энэчээс ингээд хуулаад авчиж болно шүү. Save image as гэд. За бид нар нөгөө Apprentice MJL гэдэг рүүгээ очие. Тэгээд энэчнээ PNG-гээр нэгэ хадгалчих. Зураг гэд. Тэнгүүд энэ хаана хадгалагдсан бэ гэхээр энэ яг ийшээ ингээд хажууд ороод ирсэн байгаа. Тэгээд одоо би энэчнээ нөгөө түрүүн зураг бичсэн линкнийхээ оронд зураг PNG-гээ бичээд буцаад очие. Тэгэхээр нөгөө зурагч ороод ирсэн байгаа тийм ээ. Энэ чинь болохоор яг хаана байна вэ гэхээр миний компьютерс гараад ороод ирсэн байгаа зураг байгаа. За тэгээд энэ H1 гэдэг би алга болгочихъя. Тэгээд л
Ингээд л одоо HTML нь стайл нь ингээ болчихж байгаа юм даа. Гэж бодлоо шүүлээ. Бодлоо. Одоо яагаад би энэ зургаа ингээ дээшээ оруулж байгаа вэ гэхээр шүү дээ. Энийг чи би одоо яг харж байгаа тийм ээ. Дээр нь хийчих болно. Тэгээ шууд доор нь үржлүүлээд явчих болно. Би тэгээ яагаад энийг дээрээ тавьж байна вэ гэхээр бид нар хамтдаа ингээ зэрэг хараад хийгээд явах хэрэгтэй байгаа учраас ийшээ оруулсан baamаа. За. Одоо бид нар энэ чинь шууд ингээ нэг стайл өгөөд явчих болно гэсэн шүү дээ, тийм ээ. Шууд энэ чинь style гэж бичиж байгаа. Style гэдэг элемент үүсэж байгаа. Тэгээ style гэдэг элемент чинь дотроо ингэж юм бичдэг боломжтой элемент шүү дээ, тийм ээ. Тэгээ яагаад тийм учраас энэ чинь заавал ингэж элементээ хааж төгсөж явах хэрэгтэй. Энийний дунд бичсэн юм заавал style одоо тэр CSS код байх ёстой. Энийг жоохон би зэгслэтгэе. За энэ дээр одоо би зүгээр image гэж бичиж хагаад шууд image гэдгийг энэ image-ийнхаа шууд юуг ингээд дуутчих байгаа. За style дотоо бид нар энэ элементүүдэд ямар төрлийн одоо attribute гэж байгаа штэ. Бид нар өчигдөр сурсан дээр ID гэж байна. ID гэдэг нь болохоор энэ хуудас дээр ганцхан л сондгоо тэр ID-гийнх нь нэр нь сондгоо байх ёстой гэж ярьсан. За ID-г энийг би add picture гэж биччихье. Тэгээд сурталчилгааны зураг гэдэг тийм ээ. Тэгээд class гэдэг дээр нь би temp гэдэг өгчий. Одоо зүгээр энэ дээр бол ямар юм өгж болно шүү. Өөрөөсөө зохиогоод хийж явна шүү. Тэгээд за хэрвээ би ямар нэгэн элемент одоо энэ бидний энэ хуудсан дээрээ зөндөө энэ элементүүд байгаа шүү дээ, тийм ээ. Тэр элементүүдийг одоо яг аль элемент нь ямар стайл өгөх вэ гэдгийг энэ class гэдэг англиар нь нэрлсэн англиар нь ингээд явчих болно. За одоо би энэ юун дээрээ харъя. Түр энийгээ би түр ингээд жоохон багасгачих. Тэгээд нэгээ томсож байгаа. За одоо бид нар энэ DevTools-а байнга хэрэглэн шүү. Ер нь бүх юмд хэрэглэнэ. Тэгээд яг энийг бичиж явах та. Тэгээд энэ доошо заасан энэ нэмэх тэмдэгтэй доороо энэ болондоо юм юу гурвалжинтай юм зураг байгаад энэ кнопп байгаад энэ дээр дарав. Энэ дээр дарангуут за энэ элементийг яаж дуудах вэ? Одоо энэ select гэж байгаа. Select гэжсэн сонгох. Энэ вебсайтын дотор байгаа энэ элементийг яаж сонгох вэ гэд тэрэн дээр нь энийг select гэд энэ дээр дарангуут энэ элементийг image гэдэг элемент тэгээд ID гэдгийг нь одоо энэ нэг чагтны зураг байгааз энэ ийм add зураас picture гэдэг ID-тай image элементэд одоо дараагийн бичиж байгаа энэ код одоо стайлыг өгөөрэй гэдэг утгатай үг. За хэрвээ манай энэ элемент ID гэдэг юм байхгүй байсан бол attribute за энэ ID-г нь алга болгочих тийм ээ. Тэгээд одоо бидэрт юу үлдэж байгаа вэ? Class үлдэж байгаа. Тийм ээ. За энэ дээр дахиад дараад үзье. Тэгэнгүүт чинь image цэг temp гэж байгаа. Тэгэнгүүт чинь энэ юу гэж байна вэ гэхээр image гэдэг элемент тэгээд тэр элемент нь temp гэдэг classтай ангиллалтай байвал одоо энэ хаалтан дотор байгаа стайлыг тэр элементэд өгөөрэй гэдэг утгатай явж байгаа. Тэгээд тэр нь л одоо CS-ийг хэлж байгаа байхгүй юу? За тэгээд бид нар өнөөдөр юу гэж энийг давтаж та нартай хэлж өгье. За хэрвээ одоо H1 гэдэг элемент байгаа, H2, H3, H4 гэдэг элементүүд байгаа шүү дээ. Эднэртээ бид нар одоо class гэж өгж болно, ID гэж өгж болно, тийм ээ. Тэгээд за хэрвээ энэ элементүүдэд зориулаад style-ийг бичихтэй. За H1 style-ийг ингэ бичих юм бол бүх H1 гэдэг элементүүд энэ хаалтан дотор байгаа одоо display гэд бичээд non гэх юм бол энэ хаалтан дотор байгаа стайлыг бүх H1 гэдэг элементүүдэд өгнө. Тэгээд за нэг энэ элемент нь одоо class нь одоо юу ах юм? Содон гэх юм уу тийм ээ. Тэгээд ID нь гарчиг гэж биччихье. Тэгэхэд за энэ H1 бол бүх H1 элемент дээр очино.
Тэгээд за би H1 гэж биччихээд цэг тавиад содон гэж бичих юм бол энэ бичсэн одоо width гэж бичиж заяа. Width гэдэг чинь 50% өргөнтэй. Тэр яг дэлгэцнээр харж байгаа дэлгэцний 50% H1 гэдэг элемент 50% өргөнтэй болгоно шүү гэхэд энэ одоо style H1 дээр бүх H1 дээр очихгүй. Зөвхөн H1 тийм ээ одоо class содонтой л H1 дээр очих гэсэн үг. Одоо энийг харуулъя. За ID одоо ингээд биднэрт хоёр зураг хийчихье. Тийм ээ. Copy image. За хоёрдугаар зураг нь болохоор бидний нөгөө нэг apprentice-ийн зураг байгаа тийм ээ. Apprentice logo гэдэг энэ чинь англи өгчий. Тэгээд ID нь болохоор давхцаж болохгүй тийм ээ. Apprentice logo гэдэг дахиад өөрөд нь ID өгчий. Тэгээд одоо бид нар буцаад ийшээ ороод ирээд харахад бүх image одоо энэ юу гэж байна гэхээр бүх image гэдэг элементүүд 50% өргөнтэй байх ёстой шүү гэж байгаа. Тэгээд энэ дээр за би тэр image одоо image element тэгээд apprentice logo гэдэг ангилалтай класстай байх юм бол тэрний өргөнийг 100% болгоорой гэх юм бол энэ 100% болчихж байгаа. Тийм бааз. Яагаад тэгэхээр энэ бүх имиж чинь 50% та. Тэгэнгүүтээ имиж ийм одоо ангилалтай, класстай, тийм ээ? Тийм одоо элементүүд нь 100% болно шүү гэдэг жаа. За, image гэдэг нь ямар ч дахиад илүү одоо тийм ээ өөрийн гэсэн одоо ангилалтай класс байхгүй болвол энэ одоо ангилалтай стайл нь энийгээ шууд одоо дараад тийм ээ эннийхээ width одоо 100% гэдгийг аваад явдгийг шүү. Энэ нь бол энэ хоёрдугаар имиж дээр хамаарахгүй гэсэн үг. За одоо би энийг ингээд идэвхжүүлж хагаад copy хий тийм ээ. Энд чинь ингээд ачаад ингээд тавихад бидний сая хийсэн зүйл энэ доотлын зураг бол байнга 100% өргөнтэй. Тэгээ дээдлийнх энэ яагаад зүгээр л 50% өргөнтэй. Яагаад тэгэхээр бүх зурнуудыг 50% өргөнтэй болгоорой гэдэг стайл гэнэ аахгүй юу? За bootstrap руугаа одоо буцаад орё. Ямар нэг асуулт байна уу? Тэр нөгөө class ID гэдэг нь ID гэдэг дээр нь толгой ирж байгаа хүмүүс байна уу? За image тэгээд одоо би бас энийг түрүүн class гэдэг юм өгөөд англи өгөөд тэгээд ингээд style өгсөн байгаа тийм ээ. Энийг чагт болгоод тэр ID гэдэг энэ apprentice MGL гэдэг apprentice logo гэдэг ID-г ингээд өгөх юм бол бас энэ image дээр би style-ийг өгж байгаа гэсэн үг. Style-ийг зохицуулж байгаа гэсэн үг. Тэгээд за width бичээд 75% бий тийм ээ. Тэгэхээр ID-гаар нь яг ингэж юу select хийсэн сонгосон энэ стайлууд классаар нь сонгосон стайлаасаа хамаагүй одоо юу гэх чадaltaй байдаг. Яа тийм учраас 100% гэснийг одоо юу гэх цуцлаад override гэж байгаа юм тийм ээ. Override. За төрүүлж байгаарай. За тий одоо энэ имижийг энэ өргөнийх нь 50% гэдэг стайлыг энэ хэрвээ классыг нөгөөд яах юм бол энэ өмнөх 50%-ийг хүчингүй болгочихж байгаа гэсэн үг. За классыг ингээд классныхын нэрийг нөгөөд ингээд сонгосон стайлыг юу нь хүчингүй болгодог вэ гэхээр ID-гаар нь сонгосон. Тэгээд ID-гаар нь сонгосон стайлууд маш одоо юу гэх хүчнтэй байдаг гэх юм уу тийм ээ хүчтэй байдаг маш юу гэх чухал одоо юу гэх тийм ээ браузер тэрийг одоо чухалчилж энэ элементтэй тэр стайлыг өгдөгөө. Тэгэд энийг одоо хичнээн энэ apprentice
цэг apprentice logo гэдэг класстай элемент байсан ч гэсэн энэ 100-г авахгүй. Яагаад тэгэхээр энэ ч би ID-гийн apprentice 6-аас logo гэж өгсөн байгаа. Энийг би арилгаад ингээд яах юм бол буцаад энэ нөгөө нэг юу class гэдэг энэ style-а авчиж байгаа байхгүй юу? За энэ дээр би буцаад ингээд add attribute гэдэг ID-га тавих юм бол нөгөө 75% өргөндөө тэр style-ыг авчиж байгаа. За ерөнхийдөө тэгээд одоо үргэлжлүүлье. За энэ дээр дахиад бид нар нөгөө өчигдөр style гэдэг ийм тусгай файл хийсэн шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ ч нэ бүхэн маа style-а хийгээд явна одоо. Тэгээд энийг яаж явах вэ гэхээр link гэдэг элемент. Энэ бидний одоо энэ нөгөө head дотор байдаг бүх энэ элементүүд чинь яадаг элемент гэлээ. Бидний нүдэнд харагддаггүй, тийм ээ. За зөвхөн браузер хэрэгэлдэг, бидний интернет руу орж байгаа юмд хэрэгэлдэг. Тэгээд link гэчээд href гэж байгаа. Тэр чинь hyperlink reference гэж байгаа. За энэ link одоо хаашаа явах гээд хаана байгаа юмыг хайгаад байгаа юм бэ гэдэг утгатай одоо attribute байгаа, тийм ээ. Тэгээд URL орноо. Энэ дээр би одоо style CSS гэдэг өгчий. Тэгээд энэ REL гэж байгаа. Энэ дээр нь style sheet гэж бичсэн. Энийг бол ерөөсөө солигдохгүй. Энийг бол зүгээр ганц мэдсэн байхад болно. Тэгээд ингээд орхичих. Тэгэнгүүт чинь за энэ хуудас одоо ингээд бидний интернетээр браузер дээр ингээд ороод ирж байгаа шүү дээ. Тэгээд орж ирэнгүүтээ за network дээр дараад одоо бид нар бүх ингээд татж байгаа энэ юу энэ хуудсанд хэрэг болж байгаа бүх одоо resource гэж байгаа тийм ээ. Зураг нь 2 зураг байна. Тэгээд 2 style sheet байна, тийм ээ. Тэгээд нэг JavaScript байна. Тэднийг ингээд бүгдийн network дээр ингээд харангууд бид нар ингээд хуудасаа refresh одоо би ингээд баруун талаараа reload гэж штэ. Энэ reload хийх болгонд энэ бидний браузер энэ информацийг мэдээллүүдийг очиж дахиж татаж авч байгаа байхгүй юу. Тэгээд энэ дунд нь ингээд бид нэр харахад style гэдэг саяны бидний оруулсан энэ style ба шүү дээ. Энд чинь ингээд дотор нь ороод байгаа h1 нь ийм стайлтай байна гэд бидний түрүү энчээ бичсэн чинь энэ одоо би энчээ бичээд энчээ дахиад ингээд image бүх image гэдэг элементүүдэд тийм ээ энд нь одоо өргөний 50% гээд өгөө гэдгийгсэн шүү дээ. Тэрийг ингээд буцаад ороод ирээд хараад дахиад энэ style руу ороход бидний бичижсэн юм байгаа байхгүй юу. Тэгээд style-ыг заавал бид нар энэ дотроо ингэж style гэж байгаа бичих хэрэггүй гэсэн үг одоо. Энийг одоо би устгаад тэгээ буцаад авчиад эн чинь ингээд эн чинь оруулаад энэ style гэдэг нь хэрэггүй. Наа чи HTML тэгэхээр HTML тийм ээ. Энэ дотор зөвхөн style бичих CSS-ийн код орох хэвээр. Тэгэд энийг ийшээ ингээд оруулаад тавихад бид нар дахиад л энийг харж байна. Ороод ирсэн байгаа тийм ээ. Тэгээд за link гэдэг чинь тийм чухал юм байгаа шүү. Link гэдэг чинь одоо би гаднаас энэ нөгөөний bootstrap CSS бид нар сая нөгөө ороод ингээ харж исэн энэ bootstrap бид нар одоо хэрэглэнэ гэсэн юм байна шүү дээ. Тэр чинь болохоор энэ bootstrap-ийн CSS энэ ч байгаа байхгүй юу? Style нь. Тэгээ bootstrap-ийн style руу ингээд ороод хахад ийм юм даа. Бид нар одоо тэгээд энийг хэрэглэнэ. За font mount-ыг одоо бид нар заавал ингээд дуурайлгаад хийх ер нь бол font одоо фонтууд нь энэ бол ерөнхийдөө олдохгүй энийг заавал даунлоод хийж болно. Тэдэд бид нар цаг гарахгүй байх гэж бодож байна. Тэгэхдээ одоо ингээд үргэлжлүүлье. За тэгээ баары дотор одоо ингээд бид нар яваад эхэлнэ шүү дээ, тийм ээ. За энийг бүгдийн доошоо ингээд GG. За footer гэдэг бас элемент байгаа шүү. Footer гэдэг элемент дотор болохоор яг хуудасны нэг доор байгаа мэдээллүүд байж шүү дээ. Одоо энэ доор GitHub гэдэг энэ саарл мэдээллүүд байгаа ч тийм саарл артлын саарл өнгөтэй footer гэдэг хуудасны яг доор байдаг юм footer гэдэг юм дотор хийдэг. Элемент дотор хийдэг. Тэгээ бид нар одоо яг адилхан тэгээд хийгээд явчих. За энэ дотроо бидэрт бол өнөөдөртөө JavaScript бол хэрэггүй дээ. Тэгээд энийг footer гэдэг элемент орно.
Тэгээд body гэдэг элемент дотор за одоо бид нар яг юма хийгээд эхлэе. За бидэрт одоо юу харагдаж байна вэ гэхээр нөгөө элементүүдээ зураг би алга болгочих. Түрүүлж байгаарай. Зураг буцаад оруулах юм. За энд юу харагдаж байна вэ гэхээр утасны одоо элемент одоо утасны лого тийм ээ icon харагдаж байна. Гэхдээ би одоо энэ data-ийн энэ улбар шарын хэсэг байгаад энийг одоо нэг division div гэдэг чинь бид нар юу гэж ойлголоо? Юмыг хуваадаг тийм ээ divide хийдэг. Одоо ингээд одоо бид нар хуудасаа одоо ингээд за нэг хэсэг улбар шараар нэг хэсгээр хуваана. Ногоон энэ ногооноор нэг хуваана. Тэгээ тэрний дараа дахиад нэг жоохон өөр өнгөнд ногооноос хуваана. Тэгснийга дараа цагаан хэсэг байгаас дөрвөн хэсэг байгаа тийм ээ. Тэрийг одоо бид нар ингээд dev гэчээд энэ дээрээ би class гэж байгааз orange гэдэг улбар шар тийм ээ. Улбар шар гэдэг өгчий. Тэгээд энэ улбар шартай divide одоо хувааж байгаа хэсэг дотор улбар шар дотор байгаа энэ утасны дугаар тэгээд apprentice MJ гэдэг эдгээр бол бүгдээрээ орно гэсэн үг. За тэгээд улбар шараасаа гадна доотлолтын дараа нь юу байгаа лээ? Доотлолт нь дахиад одоо main гэж. За яг үндсэн тийм ээ. Үндсэн хэсэг нь одоо энэ div дотор энэ хуваасан хэсэгт орно. Дахиад энэ хэсэг дараа тэрний доотлолт нь байгаа юу гэхээр одоо энэ жижигхэн одоо за энийг нэг томсгоох юм. 100% болгоох юм. Бид дараа харахад амар. Энийг тэгээд юу гэхээр логотой div гэдэг дуудчих. За энийг бол бид нар өөрсдөө хамаагүй юу л юу хийж зохиож болно. Тэгэд энэний доотлолт нь юу вэ гэхээр class гэж өгж байгаад за энийг өгөх вэ гэхээр тайлбар гэдэг өгчий. Тийм ээ. Тэгэд энэ дотор ингээд харахад за одоо бидний энэ харж байгаа энэ дүрс одоо зураг гарч байна. Тэр зургуудаа би дахиад нэг div дотор энэ утасны зураг байгааз утасны зураг номер 2-ыг би нэг div дотор хийчий. Дахиад тийм ээ. Тэгээд одоо утасныхын юун дээр би span гэдэг юм хэрэглэнэ. Тэгэхээр span дээр одоо би энэ ч зүгээр phone гэж биччихье төр. За span гэдэг элемент дотроо. Тэгснийга дараа дахиж нэг span гэдэг элемент үүсгэж агаад тэрэн дотор 89 19 27 55 гэдэг утсаа тавьчих. Тэгээд бид нар чинь энийг одоо хоёр ингэж хуваах гэдэг байхгүй энэ улбар шар дотроо явж байна шүү дээ. Тийм ээ улбар шар элемент дотроо бид нар явж байна. Тэрэн дотор дахиад нэг энэ дээр дахиад англи өгчий. Хэдл бүх элементүүдэд англи үгээ явуулчих болно. За class гэж агаад утас гэж өгчих тийм ээ. Тэгээд энэ элемент ч одоо ингээд дуусж байгаа. Энд ч дуусж байгаа гэсэн үг. Эннээсээ дараа нь дахиад яаж байгаа? Энд ч нэ дахиад энэ гурван зураг байна шүү дээ тийм ээ. За энэ улбар шарыг хэдүүлээ нэг хуваалаа. Дахиад хоёр хуваалаа гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо яг энийг ингээд бодитоор харахад ямар ч стайл хийгээгүй байгаа шүү гэдгийг хэлье. За class гэдэг дахиж энэ чинь ингээд англи үг. Бүх бүгдэнд нь өөр өөрийн анги өгж болно. Гэхдээ одоо ингээд давхцсан адилхан одоо юу гэх юм стайлтай элементүүдэд тийм ээ нэг л класс өгж болно. За энэ дээр чинь social гэдэг өгчий. Тэгэхээр би одоо энэ icon-ууд байгаа шүү дээ энэ image-нууд, icon-ууд. Тэгэхээр icon-уудыг бүгднийг би span-аар явуулна. Тэгээд Facebook гэж биччихье. Twitter гэж биччихье. Тэгээд Instagram. Тийм ээ. За энэ дээр бол бид нар өөр элемент хэрэглэж байгаад энэ дотор нь юу байгааг нь харуулна. Тэгээд дахиад энэ чинь дахиж span хийчих болно. Тэгээд add гэж байгаа apprentice MGL тийм ээ.
Тэгсний дараа за үндсэн хэсгээр ороод энийгээ үндсэн хэсгээ бас 1 2 3 хэсэгт хуваачие. Тийм ээ. 1 2 3 гэд. Энийгийн зүүн гол баруун гэд ангиллал өгчий. Тэгээ баруун хэсэгтэн дотор бид нар одоо юу харагдаж байгаа вэ? За 50,000-ыг бас нэг span дотор хийчихье. За бид долларын тэгчээд тэрнийхэн доотлолтойгоо энэ баахан жижиг одоо энэ өгнүүд байгаа шүү дээ. Энэ жагсаалтууд тийм ээ. Энэ жагсаалтуудыг би юунд хийх вэ гэхээр UL гэдэг элемент байгаа. UL гэдэг элемент нь болохоор юу гэж байна вэ гэхээр unordered гэдэг чинь жагсаалт байхгүй. Ямар ч жагсаалт байхгүй list гэж байна. List нь болохоор жагсаалт тийм ээ. За нөгөөх нь болохоор OL гэж байгаа. Тэр нь болохоор энэ нь болохоор ordered list гэж байгаа. Ordered list гэдэг нь юу гэж байна вэ гэхээр бид нар одоо юмыг ингэж жагсаана шүү дээ тийм ээ. Жагсаахтаа 1 2 3 4 гэдэг урталт нь ингээд автоматар юм бичээд явдаг юу элемент жагсаалтын одоо элемент нь юу хэрэглэдэг вэ гэхээр OL-ыг хэрэглэдэг. Энийг тэгээ ямар ч жагсаалтгүй. Энэ болохоор ямар ч жагсаалтгүй болсон 1 2 3 4 гэж байхгүй. A B B A B C D гэж байхгүй болохоор бид нар unordered list гэдэг UL гэдэг элементийг хэрэглэнэ. Тэгээд энэ UL элементийн дотроо юу оруулах хэрэгтэй вэ гэхээр LI гэдэг элемент байна. Тэр LI гэдэг нь болохоор list гэдэг үгийг тийм ээ. List гэдэг үгийг богиносгоод LI болгоцсон байгаа. Тэгээд энэ ч нэ одоо энэний өмнө одоо юу вэ? Нэг чагтны зураг байна тийм ээ. Тэрнийгээ би энэ icon гэж байгаа. Тэр icon-уудаа би бүгдийг нь spanner хийн гэсэн. Тэгээд энэ дотор нь icon гэж тавьчих. Чагт гэж тавьчих. Тэрнийхэн дараа дахиад ийм хэсэг үгнүүд байгаа шүү дээ. Тэрийг бас span дотор хийчих. Тэгээд энийг бүгдийг нь одоо P гэдэг tag байдаг, бас элемент байдаг. Тэр нь юу вэ гэхээр paragraph гэдэг тийм ээ, доголь мөр. Тэгээ хідэн одоо өгүүлбэрүүдийг ингээд бүгднийг хамтдаа нэг юунд багцанд оруулъя гэх юм бол paragraph гэдэг tag-ийг хэрэглэдэг. Энчээч бас хэрэгэлсэн байж болно. Гэхдээ би paragraph-ыг энэ дээр бол хэрэглэхгүй байгаа. За ингээд харахад HTML CSS гэдэг ингээд урт үгнүүд байна тийм ээ. За энийгээ би дахиад Alt дээрээ дарж агаад Shift дээрээ дарж агаад доошоо дарангууд ингээд дөөрэлгээд одоо юу гэх юм duplicate болгочихж байгаа. Тэгээ тийм хуулбарлаад ингээд адилхан хуулбарлаа явчихж байгаа шүү. Тэрийг би ингээд амарчлахын тулд. За энэ болохоор баруун div дотор явж байгаа тийм ээ. За гол div дотор юу байгаа вэ? Гол div дотор чинь дахиад нэг дөрвөлжин цагаан юм байна. Тийм ээ. Тэрний алталт нь дахиад нэг хоёр юм өнгөтэй юм байна. За энийгээ бид нар болохоор нэг элементээр хэрэглэв. За 3 элементийг өгчий. Энд дээр нь классын өгөхдөө юу гэх вэ гэхээр зүүнтлийн шарын өгчий тийм ээ. Зүүн шар гэд. Тэгээд энийг голын цагаан. Тэгээд нөгөөдгийг баруун талтайгаа энэ нэг дөрвөлжин юм байна шүү дээ тийм ээ. Одоо бид хоёр чинь голдоо явж байгаа энэ бид хоёрыг бид нар чинь голдоо ингээд юу хуваалцсан div дотор явж байгаа. Тэрийгээ баруун улбар шар гэж өгчий. За энийгээ сейвлээд одоо яг юу болж ийнэгээ ерөнхийдөө харъя. Тэгэхэд баахан л юм ингээд ямар ч утгагүй юмнууд ингээд ороод ирсэн байгаа тийм ээ. За энэ бол сайн зоохон байхгүй. Тэгээд одоо бид нэр
эдгээрт нь бүгднгийн одоо өөрсдийн ангиллуудыг өгөөд явчихна. За зүүн шар дотор юу ч байхгүй. Тэгээ голын энэ цагаан дотор элементүүд байгаамаа. За бид нар одоо H1 гэдэг элемент чинь зөвхөн хуудасны ганц л байх ёстой гэж бид нар ярьсан тийм ээ. За apprentice цэг хэмээнийг H1-аар өгье. Тэгээд дараагийнх нь энэ 2 сарын програм хангамжийн цахим сургалт гэдгийг H2-оор өгчихье. Тийм ээ. Тэгээд тэрнийхэн дараа 2 сарын тэрнийхэн дараа одоо энэ нэг яг хэсэг үг байгаа шүү дээ. Энийг одоо бид нөгөө paragraph гэдэг тагн дээр оруулчихъя. За зүүн шар болохоор дотор нь бол юу ч байхгүй тийм ээ. Зүгээр л энэ дүрс гарна гэсэн үг юм. Зургаа жоох оруулаад буцаагаад. Тэгээд улбар шар дээр чинь зүгээр юу дотор нь юуж байхгүй. Тэгээ бодит амьдралаас туршлагатай мэргэжлүүднээс гэж байгаа. Тэрийг нь болохоор энэ ч оруулчихъя. Ингээд хуудаад төр юм оруулчихъя. За одоо бид нар ингээд харахад улбар шар гэдэг хэсэг байна шүү дээ. Улбар шар хэсэг дотор нэг division болохоор утасны, нөгөөх нь болохоор social те. За улбар шар гэдэгтээ бид нэр улбар шараа энэ элементийг ингэ сонгоё. Тэнгүүт чинь шууд класс нь ингээд сонгогдож байгаа. Цэгээр эхэлж байгаа сонголт хийж байгаа энэ стайлийнх нь юу болохоор классаар гэж байгаа. Хэрвээ бид энэ чи одоо ингээд ID гээд нууц гэдэг үг юм. Тэгээд ингээд яах юм бол нөөц нь чагтаар эхэлж байгаа нь ID-нуудыг сонгож байгаа гэж бид нар ярьсан тийм ээ. За энийгээ ингээд орхичих. За бид нар зөвхөн класс өгсөн учраас энэ элементээр үзье. За энийх нь background color гэж. Артлын өнгө нь orange гэдэг үг юм. Тэгэхдээ orange гэдэг чинь энэ яг энэ шарны бол яг өнгө нь биш байгаа байхгүй юу? Тэнгүүд бид нар өчтөр бас сурсан те энэ дүрлжин дээр ингээд дарахаар энэ жоохон томсгоод та нартай харахад дамар болоод за энэ имижнийх нь нөгөө нэг юу жоохон багдаад ах шиг байна. Энийг 100 болгочихъя. Тэгээд энэ дүрлжин дээр ингээд дарахангууд бидний эцээс өнгийг ингээд сонгож болдог те. Эний өнгийг ингээд сонгоод бидний энэ харж ирсэн энэ өнгөд сонгогдож байгаа байхгүй юу? Тэгээд за энэ бүх улбар шар гэдэг класстай элемент доторх одоо үгнүүдийнх нь өнгийн color гэж бичиж байгаа white. Тэнгүүд цагаан өнгөтэй болчихж байгаа тийм ээ. Тэгээд за би энэчээс одоо ингээд идэвхжүүлж байгаа. Энэчнээ ингээд бид туршлага хийж байгаа гэсэн dev tools бидний одоо энэ хэрэгжилж байгаа энэ зэмсэг дээр ингэж хуулж агаад буцаж энэ шууд дэшиг орж агаад энэчнээ paste хийгээд save хийгээд буцаад түрээд ирнэ шүү дээ. Буцаад түрээд ирэнгүүт энэчээ бидний дүнсээ биччихсэн юм энэ style дээр хадгалагдаад энэ хуудас чинь дахиж refresh хийгдээд тэгээд энэ style чинь бидний дүнсээ хийсэн буцаад ороод ирж байгаа тийм ээ. За одоо энийг бид нар энийг одоо ерөнхийдөө би жоох яг ингэж юу яг бодтоор яваад эхэлнэ. Тэгээд эхэлж хагаад бид нар яг энэ bootstrap-ийн яг элементүүдийн одоо layout гэж байна тийм ээ. Layout дотор ч одоо container grid гэж байна. Grid гэдэг чи одоо 3 юм багантай юм уу 2 багантай юм уу 4 багантай юм уу гэдэг одоо энэ columns гэж байгаа шүү дээ. Эдрийг одоо бид энэ ангиллуудын хэглээд явчихна. Эдгээр бидний маш их цаг хэмнэ гэж байгаа тийм ээ. Гэхдээ энийг хэрэглэхээс өмнө би та нарт яг юу болж байна гэдгийг харуулахын тулд би одоо ингэ явж байгаамаа. За тэнгуүтэ утас гэдэг хэсэг чинь болохоор за утас гэдэг дээр чинь 50% нөхчий тийм ээ. Тэнгуү чинь яг ингээд идэвхжиж байгаа тэр хэсэг энэ цэнхэр хэсэг нь харагдаж байгаа тийм ээ 50% болчихж байгаа. За энэ social гэдэг дээр бас width гэдэг нь 50% нөхчий. Тэгэд энэ хоёр болохоор яг бие биендээ 50% байж байгаа. Тэгэхдээ энэ дээр ямар элемент хэрэгтэй байдаг вэ гэхээр float гэдэг элемент гэнэ style хэрэгтэй байдаг гэхээр float гэдэг хэрэглэдэг. За float гэдгийг одоо ерөнхийдөө хэрэглэхэд жоохон хэцүү. Гэтэ тэрнээс нь одоо бид нар одоо
одоо CSS бичдэг одоо style бичдэг хүмүүс одоо энийг ерөнхийдөө хэрэглэхэ болж байгаа. Гэхдээ одоо энийг яс үзүүлэхэд float гэж өгөөд left гэж өгнө. За энэ дээр нь бас float left гэж өгнө. Тэгээд улбар шар гэдгээ 100% өргөнтэй болгоно. Тэгэнгүүт чинь одоо ингэ чи яг 50-50%-аар ингэ хуваагдаад ороод ирж байгаа тийм ээ. За би яг энэ утас social гэдэг хоёрдоо би бол ямар ч тийм өөр одоо ангилал ингээд тусгай ангилал өгөөд авах хэрэггүй байна тийм ээ. Яагаад гэвэл хоёулаа энэ ч өгсөн энэ стайл ба штэ. Хоёулаа энэ өгсөн стайл ямар ч өөрчлөлт алга тийм ээ. Тийм учраас энэ дээр чинь хоёулаа энэ хоёуланд нь өөр дахиад нэг класс нэмчих болно. 2 баган ч гэх юм уу тийм ээ. Тэгээд энийг хэрвээ 2 багна гэд бид нэр одоо энэ дээр энэ утас биш үү? Утасны өмнө 2 багна гэж өгөөд энэ дээр бас дахиад 2 багна гэж өгнө. Энэ 2 багна гэдэг ангиллыг хаана бол хаана хэрэгжиж болно. За ID-г бол ганцхан байх хэрэгтэй гэсэн шүү дээ. Class гэдэг ангиллыг бол хаана бол хаана хэрэгжиж болно. Энийг одоо хадгалъя. Тэгээ буцаад ирэнгүүт 2 багна гэж байгаа. Тийм ээ. Тэгээд одоо би энийг чинь дахиж энийг энэ стайл өгөхдөө энэ хоёрын яг хоёулаа дундаа хэрэгэлдэг стайлыг би 2 багна гэдэг дээр хийчих болно. Float left гэдэг. Тэгээд float left-ийн дээдлэлт нь байгаа одоо гадуур нэгэ бүрж байгаа энэ div element шүү дээ хувааж байгаа. Энд нь бас float хэрэгтэй байдаг. Тэгээд энийг float left гэх юм бол өргөн 100% хийгээд тэнгуү чи энэ чинь ингээд хуваагдчихж байгаа тийм ээ. Тэгэд энийгээ за би хуулж аваад буцаад өө стайл дээр ингээд хийчихье. Тэнгуү чин бидний түрүү чин биччихсэн float left энэнийхээ юуг float left width гэдгээ 100% бичье. Энийг идэвхжүүлж агаад энэ чинээсээ хайж агаад энийг дахин шинжилгээд хийчихье. Тэгээд харангуут за энэ хоёр бол яг адилхан л ерөнхийдөө бол адилхан код хэрэгэлдэг, код стайл хэрэгэлдэг зүйл байгаа. Тэгэхээр энэ ч нь яачдаг. За яг сондгоороод одоо энэ элемент дотор байгаа энэ span-ийнх нь фонтных нь хэмжээг нь яаж өөрчлөх вэ гэхээр бид нар утас гэдэг. За утасных нь font size нь 50 пиксел гэдэг өгчий тийм ээ. Энэ болохоор том байгааз. Тэгээд за утасныхаа стайлыг ингээд копиж жагаад хадгалчихъя. Тэгээд social-ийнхаа font size-ыг бид нэр за юугүй 35 пиксел гэдэг өгчий. Тэгээд одоо ойлгогдож байгаа байх гэж найдаж байна. Энэ хоёр элемент энэ багны хувааж байгаа одоо хоёр баг нь болгож байгаа хоёр event чинь хоёр def чинь элемент чинь хоёулаа адилхан ангитай. Хоёулаа адилхан ангитай тэр ангиллын код нь болохоор энэ. Хоёуланд нь ингэж очиж байгаа. Яг бид нар ангиллыг өгчөж байгаа. Энэ хоёрын ялгаа нь юу вэ гэхээр утас гэдэг нөгөөх нь social гэдэг. Social нь болохоор фонтных нь одоо хэмжээ нь 35 пиксел. Тэгээ утасных нь фонтных нь хэмжээ болохоор 50 пиксел болчихж байна. Тийм ээ? Тэгээд за би энийг одоо өөр зөндөө юугаар аргаар энийг ингэж яг select хийдэг юм байдаг. Гэхдээ одоо би энийг та нартай ойлгуулахын тулд утас span гэдэг өгчий. Тэгээд энэ дээр class span гэдэг өгчий. Тэгээ буцаад ороод энэ чинь утас span гэж байгаа тийм ээ. Тэгээд утас span дотор энийгээ би display гэж харагдах тийм ээ. Харагдах зүйлийн none гэд бичингүүд алга болчихж байгаа. Харагдахгүй display энийг display хийж болохгүй шүү гэдэг тийм юу байгаа. Илмээ одоо styling style байгаа. Тэгээд одоо дахиад нэмээ энийг оролдоход за энийг би идэвхжүүлсэн байгаа тийм ээ. Чагталсан байгаа. Чагтыг авах юм бол бид нэр
харагдахгүй байгаа зүйлээ одоо яг энэ хэрвээ энэ стайлгүй байсан бол яг ямар харагдах вэ гэдгийг ингэж туршиж үзэж болно. Тэгээд none гэдэг дээр ороод ингээ устгах штэ. Одоо бид нэр одоо сайн display none гэж байсан тийм ээ. Энэ дээрээ ороод энийгээ устгаад delete хийчихэд тэнгуү чи энэ ч бидэнд нь ямар өөр боломж вэ гэдээ бүгдээрээ гараад иж байгаа байхгүй. Төрөл төрлөөр. Тэгээд эднийг бол одоо би бүгднгийн нэг нэгээр нь яваад тайлбарлана гэж бол ерөнхийдөө бол тийм ээ зөндөө цаг шаардна. Тийм учраас одоо зүгээр ингээд харахад за display block гэдэг чи юу юм бэ гэхээр display block нь болохоор за яг бүрэн ингээд одоо өргөнийг бүгднийг авна шүү, бүгднийг хамаарна шүү гэд одоо ингээд тэлээд 100% одоо widthтэй болно гэсэн утгатай одоо display block гэдэг нь. Тэгээд ингээд үзээд байхаар ингээд ерөнхийдөө бид нар ямар ингээд туршлагыг ингээд бидний ингээд хийж болно тийм ээ. За display гэхээр яад юм бэ? Initial гэхээр яад юм бэ? Inline гэхээр яад юм бэ ингээд энийг ингэж туршиж үзэж болно. Дээшээ доош ингээд юу сумаараа ингээд гүйлгээд keyboard дээр сумаараа гүйлгээд тийм ээ. Тэгээд би нэг none гэдээ авчи. Тавьсан байгаа. За 8 өнгөрсөн байдаг. За төр үлээж байгаарай. Бид нар улам сонирхолтой болоод байх нь. За баярлалаа. Тэгээд арай удаан ярьж болох уу? Дагаж хийж явж байхад стайлаас хойш хоцорчлоо. Гүйцэхгүй байна. Ойлгож байгаа ч type хурд гүйцэхгүй байна. За тэгэхээр чин би өнөөдөр дахиад эхнийхээ хичээл дээр тийм ээ эхнийхээ энэ юун дээрээ би за яг яаж энийг байршлуулах уу гэдэг талаар нь би сургалт орё гэж бодож байсан. Тэгээд дараагийнхаа одоо 8-аас 9 цагийн хооронд ямар сургалт явуулах вэ гэж төлөвлөгөөтэй байсан бэ гэхээр жоохон маркетинг юм хийж сурыг тийм ээ маркетингийн юм хольж сурыг. Тэгээд энэ чинь ерөнхийдөө манай сургалтанд дахин дуртахад зөвхөн маркетингийнхаа тийм ээ одоо постуудыг бэлддэг тиймийг сурах гэж орж ирсэн хүмүүс бас байгаа. Тэгээд одоо бизнес Facebook-ийн хуудас муудсыг тийм ээ яаж хийж явах уу гэдэг хүсэлтэй сурах хүсэлтэй хүмүүс бас байгаа. Тэднийгээ өдөлчихгүй тул би зарим юмнуудыг ингээд нийлүүлье гэж бодсон. Тэгээд одоохондоо өнөөдөр хэрвээ би одоо арай л жоохон хурдан явж ийн гэж бодсон чинь удаан яваад байгаа юм шиг байна зарим хүмүүс. Тийм ээ та нар тэгээ саналаа бичээрэй доор. Тэгээд бид нар та нар юу бодж байна? Эн чинь шууд явж байгаа нэвтрүүлэг гинэ. Шууд явж байгаа сургалт болохоор тийм ээ бид нар ингээд юм бүгднийг ингээд цаг хугацаагаа зохицуулаад өөрчлөөд явж болно шүү. Тийм ээ та нар санал юу байна? За та нар бодож байгаа тэгээ бид нэр газ 10 минутын завсарлагаа авъя. Тэгээд буцаад холбогдъё. Тэгээд шийдэл гаргая. Тэгээ энийг өөрчлөхгүй яах вэ? Эсвэл маргааш үргэлжлүүлэх үү тийм ээ. Жоохон advanced юм ярих юм бол тийм ээ зарим хүмүүс хоцорчих байх. Тэгээд бид нар дахин хэлэхэд зөндөө хугацаа аваа шүү. Хурдан явсан дээрээ энэ хурдан яваад дараа нь нөхөд үзээд давтъя. За тэгээ тэгвэл юу ч гэсэн газ 10 минут завсарлаа тий. Тэгээд буцаад ороод ирье. За бид нар түрүүн хэлж байсан bootstrap-ыг маш хэрэгжилж сурах хэрэгтэй гэсэн шүү дээ тийм ээ. Тэрийг одоо ингээ хэрэглээ авчия. Ерөнхийдөө болохоор яг миний одоо юу хийх гээд байгаа ойлгох гээд байгаа тийм ээ. Хэсэгчсэн хэсгүүд нь бол одоо ингээд ерөнхийдөө ойлгомжтой байх хэрэгтэй тийм ээ. Би ч одоо дахин одоо gas юу болсон бэ гэдгийг тайлбарлахад одоо би энэ дээдлийн улбар шарттай хэсгийг би нэг div дотор хийцэн байгаа. Тэр div дотроо дахиад хоёр div хийж байгаа. Div гэдэг чинь одоо division гэсэн утгатай үг гэсэн шүү дээ. Тийм ээ хуваадаг. Энэ хоёрыг энийг нэг div дотор хийгээд энийг дахиад нэг div дотор хийцэн байгаа. Тэгээд
энэ ногоон хэсэгтэйг дахиж нэг яг энэ улбар шарныхаа дивийнхаа дараа нь ингээд ногоон хэсэгтээ дахиж нэг div хийсэн байгаа. Тэрний дараа дахиж нэг энэ div хийгээд тэгээ дахиад энэ div хийсэн. Ийм дөрвөн үндсэн энэ div байгаа. Тэгээд энэ хоёр дахь энэ үндсэн div дотор 1 2 3 гээд 3 ийм баг нь болгоод хуваацсан байгаа. Тийм ээ. Тэрийг ойлгох хэрэгтэй. Одоо ерөнхийдөө хөндлөнгөөр 1 2 3 4 гэж хуваачаад тэр дээдлийн хүнд улбар шар хөндлөг голоор нь ингэж хуваагаад тийм ээ 2 div ингэж өгсөн байгаа. Дундлын тэр яг тэр хэсэгтэр энэ ногоон хэсэгтэр энэ ногоон хэсгийг чинь 3 хэсэгт хуваацсан байгаа. Энэ доотлын энэ хэсгийг ямар ч юм хийгээгүй зүгээр ингээд ганц div оруулсан ингэж явж байгаа. Тэгээ доотлын цагаан энэ хэсэгтэр болохоор бас дахиад нэг div хийцэн байгаа. Тэгээд тэр div дотроо ингээд 3 хуваацсан байгаа. За bootstrap-ийг яаж хэрэглэх вэ гэхээр энийг одоо өнөөдрийн гэрийн даалгавар тийм ээ маргааш одоо эхлэхээс өмнө гэрийн даалгаварт юу хийх ёстой вэ гэхээр энийг бүгднийг нэгээд судлаад уншаарай. Бүх одоо энэ одоо grid system гэж юу юм бэ? Breakpoints гэж юу юм бэ? Container гэж юу юм бэ? За нэг хүн манай сурагч асуусан за бид нар нөө responsive гэж юм хийх үү гэсэн тэр нь болохоор breakpoint бол хэрэг болно. За container гэдэг чинь болохоор энийг одоо агуулах одоо сав гэсэн утгатай үг. Тэгээд container гэдэг юмыг одоо бид нараас хэрэглэндээ grid гэдэг чинь ингээд grid гэдэг нь bootstrap яадаг вэ гэхээр одоо энэ манай энэ харж байгаа энэ вебсайт одоо энэ хийх гэж байгаа энэ хуудас байна шүү дээ. Энийг ингээд 12 баганд ингээд хуваачдаг. 12 баганд. Тэгээд 100-га 12-т хуваачиж байгаа гэсэн үг. 100% өргөнийг 12 баганд болгоод хуваачна. Тэгээд тэр багнууд нь бүгдээрээ перцентээр хуваар явдаг. Тэгээд би энийг одоо дөнгөж сая түрүүн хэлж байхдаа яг яаж байршлуулах вэ? Яаж одоо зохицуулах вэ гэдэг талаар нь ярьсан. Одоо бид нар энийг төр одоо хааж одоо устгаж байгаад энийг ч одоо устгахгүй. Энийг одоо өөрсдөө тэмдэглэл болгоод үлдээхийн тулд баруун тишээ налуу ийм танаар харагдаж байна. Баруун тишээ налуу энэ юу тэмдэг ба шүү дээ. Одоо shift-ний яг зүүн талд байгаа тэмдэг. Тэрэн дээр ингээд дарахаар баруун тишээ налуу байгаа. Тэрний арталт нь од тавингууд ногоон болчихж байгааз. Ногоон болно гэдэг чинь за энэ бол хамаарагдахгүй код шүү гэд энийг comment болгоод өөртөө тэмдэглэл болгоод үлдээчих болно. Тэгээд энийг comment ингээд доош ингээд үржлээ явж байгаа. Энийг хаахын тулд од дарж агаад дахиж баруун тишээ налуу юмаа биччихин. Тэгээд энэчээс бичээд явангууд дараа нь бидний биччихсэн юм зүгээр харагдаж байгаасаа тийм ээ. Class гэдэг. За тэгээд энийгээ төр ингээд устгачи. Тэгээд дахиад хэдүүлээ эхлэе. Та нар энийг хармаар байгаа би ч үлдээчихё. Тэгээд одоо архи sample class. За одоо энэ дээр би яах вэ гэхээр одоо бидний баганчилсан энэ системийг хэрэглэх хэрэгтэй. За энийг яаж байна вэ гэхээр container гэж юм тийм ээ. Container дотор row гэж юм. Container гэдэг чинь одоо за нэг хэсгийг багцлсан юуг одоо контейнер гэж хэлж байгаа. Тэгээд энийг одоо би юугийн контейнер хийх вэ гэхээр энэ зургаа одоо бүгдийн нэг дотор нэг контейнер дотор л хийчихье. Тэгэхэд тулд улбар шар гэж байгаа энэ нэг хэсэг байна шүү дээ тийм ээ. За энэ улбар шар гэж байна. Үндсэн гэж байна. Логотой div гэж байна. Логотой div чинь энэ байгаа. Тийм ээ. Тэгээд tail bar тайлбар яаш тий худлаа авдаг. Тайлбар дээр чинь бидний энэ доор бичсэн та манайд суралцснаар дараах бүлгүүдийг авах болно гэдэг хэсэг байгаа шүү дээ тийм ээ. Тэрийг тайлбар гээд нэрлэлсэн байгаа. Тэгээд ингээд харангуут чинь ерөнхийдөө болохоор 1 2 3 4
хэсэг байгаа зү тийм ээ. Тэгээд за энэ бүх хэсгүүдийг хэдүүлээ дахиж гадна ингээд нэг том div оруулъя. Тийм ээ. Тэгээд энэ дээрээ container. За одоо би өмнө хийсэн юмыг явуулж явахдаа зааж явахдаа тэрийг бол дахиад үзэж болно шүү. Дахиад үзээрэй. Яг яаж энийг би тийм ээ анхнаас нь ингэж одоо үрж байна. Бид ч одоо ингэж бүх элементүүдийг л өрөөд байгаа шүү дээ, тийм ээ. Яаж үрсэн бэ? Тэрнийхэн талаар та дахиад буцаад ухраад үзэж болно шүү. Одоо энийг тэгээ жоохон хурдцтай явъя. Тэгээд container гэж байна, тийм ээ. Тэгснийгээ дараа row гэж байгаа. Row гэдэг чинь өрөө гэсэн үг, тийм ээ. Одоо яг ийм нэг одоо шугамыг хэлж байгаа. Нэг шугам дотор юу авах вэ гэд. Тэгээд бид нар түрүү энэ нэг улбар шарыг хийж исэн энийг нэг шугам болгоё. Дараа нь энийг дахиад нэг шугам болгоё. Энэ дахиад нэг тэгээд ийм дөрвөн шугам ий. Тэгээд дөрөв ингээд аль хэзээ хуваацсан байгаа бидний нөгөө divнүүд шүү дээ. Тэрэн дээр дахиад row гэдэг ангилал хийчихье. Тэгээд ямар нэгэн элемент бол хідэн л бол хідэн ангилалтай. Тэр класс дотор бол ямар ч тийм юу хязгаар ерөнхийдөө бол хязгаар байхгүй. Хэд л бол хідэн ийм классууд нэмчих болно. Тэгээд энэ дээр row гэдгийг нэмчихье. Тэгээд container row гэж одоо ерөнхийдөө яг явдаг хэсэг нь болохоор яг яаж тийм ээ энэ одоо style bootstrap гэдэг стайлыг яаж хэрэглэдэг вэ гэхээр заавал container дотор row байж ич тэр row дотор энэ call гэж column тийм ээ багна байж ич эдэр чи явдсан шүү. Тэгээ container байхгүй row гэх юм бол row-ных нь style нь идэвчихгүй явж одоо юу гэх хүчингүй болно гэсэн үг. Тэгээд яг энийг дуурайгаад бичнэ. За бид нар энийг call. Тэгээд бид нар түрүү ярихтаа энийг чинь 12 ингээ баганд хуваацсан байгаа гэсэн шүү дээ. Тэгээд энийг харангуут чинь бидэрт одоо 2 баг нь хэрэгтэй байхгүй юу? Тэгээд нэг баг нь хамгийн өргөн баг нь юу болох вэ гэхээр call гэчээд 12 гэх юм бол 12 тэр багны өргөнтөө энэ div чинь 12 багны өргөнтөө болно шүү гэд. За энэ дээр би 6 багна гэд өгөх юм бол талтаа 50% дээр очно гэсэн үг. За эн чинь нөгөө нэг юу 2 багны утастай хэсэг нь шүү дээ. Тэрэн дээр чинь би 6 багна өгчөж байгаа. 2 багантай тэгээ сошиалтай хэсэг байна шүү дээ. Энэ social одоо media линкнүүд нь одоо ингэ орсон байгаа хэсэгтэр нь дахиад call 6 гэдэг өгөөд би image гэдгээ энэ зургийг одоо зөвхөн энэ зурагт зориулж стайл хийх юм бол яадаг гэлээ. Тэр ID-гаар нь ингэж яг сонгож болно. Тэгэнгүүт чи би энэ дээр нь ID хийхээр яадаг вүлээ? Чагт тавьж агаад ID тавьчихдаг тийм ээ. Тэгэд энийг хуулж агаад бидэрт зураг нь арай сайн гарч ирэхгүй байх шиг байна. Тэгэд ингэж харангуй чи аль хэзээ ингэж хоёр талдаа ингэж хуваагдсан байгаа зү тийм ээ. Би дөрөв нөөнийг бичсэн нөөнийг 50% гэдсэн юм ч нь бол байхгүй. Би тэрийг аль хэзээ ингэж юу өөрсдийн тэмдэглэл болгоод энийг бол хэрэгжүүлэхгүй. Энийг одоо Chrome одоо бидний браузер бол энийг бол юу ч тоохгүй гэсэн үг, тоохгүй байх ёстой. Тийм ээ. Энийг уншихгүй гэсэн утгатай байхгүй юу? Тэгээд ийм comment гэдэг юм дотроос гадна л одоо байгаа бүх кодыг унших хэрэгтэй гэсэн үг. За тэгээ буцаад ороход энэ дотор чинь энэ 50% болцсон байгааз энэ width гэдэг. Энэ column багна 6 шиг багны одоо өргөн 50% байна гэсэн. За хэрвээ энийг би тэгээд 5 багантай хий гэж бодъё тийм ээ. Тэгэхэд арай жоохон багасч жоод 41.6 хувийн өргөнтэй болчихж байгаа. За энийг буцаага 6 гэж тавьчих. Тэгээд дараа нь харах чи одоо за энэ болохоор ерөөсөө тийм ээ 12 багныг энэ зүүн талын хэсэгт нь 3 баг нүгэн, голд нь за 4 баг нүгийн. Тэгээ баруун талынх нь энэ хэсэгт нь дахиад 3 баг нүгнэ өгье гэж тийм ээ. Тэгж үзье. За би энэ улбар шар хэсгээ түр ингээд хаачи та нарт харахад амархан болгохын тулд тэгээд үндсэн гэд дуудсан байгаа энэ хэсэг байна шүү дээ. Үндсэн яг энэ голд байгаа энэ хэсэг. Тэр рүү нь ингээд ороод харахад за зүүн хэсэгт нь бид нар column 3 шиг баг нүгий. Одоо энэ яг голд байгаа хэсэгт нь бид хэдэн баг нүгнэ гэлээ.
За 6-г өгчий, тийм ээ. Тэгээд 6 өгөхөөр эн чинь 50% болно гэсэн үг шүү дээ. 6 өгчий. За энэ дээр нь болохоор дахиад 3-ыг өгчий. Тэгээд сейвлээд яаж харагдах нь вэ гэхээр энэ зүүн талд нь байгаа хэсгийг ингэж гаргадаад голд нь нөгөө apprentice-ийн бидний энэ хэсэг байна шүү дээ. Энэ гол нь ингэж харагдаад тэгээд баруун талд нь байгаа хэсэг нь ингээ яг 3 ингээд хуваагдсан, гоё тэгш хуваагдсан байгаа шүү дээ. Энд амарчилсан тэр энэ bootstrap гэдэг систем чинь би дахин дуртахад Twitter хэрэгэлдэг. Тэд нар биднэрт ингээд зориулаад за энийг хэрэглэе гэд бидэд өгсөн байгаа гэсэн утгатай байхгүй юу? Тэгээ container гэдгийг одоо за container гэдэг чинь ямар container class-ууд хэрэглэх вэ гэд харах юм бол container max width container XXL гэх тэнгуүч чинь за нөгөөний responsive гэдэг чинь за жижиг утсан дээр яаж харагдах хэвээр вэ тийм ээ. Тэгээд одоо лаптоп дээр яаж харагдах хэвээр вэ гэдгийг тохируулдаг хэсэг байгаа. За би container гэдэгдээ XL гэдэг энийг хамгийн дээдлэлт нэгээ бид нар одоо дахиж ингэж юм савн дотор оруулсан шүү дээ. Энийг контейнерээ зүгээр container XL болгочих. Тэгэнгүүт энэ ингээ шууд өргөн 100% бараг болчихж байгаа зү тийм ээ. Тэгээ контейнер гэдэгтээ би энэ ч дахиад дахиж класс өгөх за main гэдэг өгч main. Тэгээд за main-игээ би хэлэхдээ за main гэдэг юу бодвол энэ container гэдэг нь болохоор энэ хажуудалд нь одоо энэ харагдж байгаа энэ ногоон хэсэг байгаа яг энэ идэвхжүүлэхэд тэр нэг хоёр энэ болонд нь нэг ногоон хэсэг гарч байгаа. Тэр нь болохоор pairing гэж байгаа. Pairing. Одоо яг ингээд ирмэг одоо энэ элементийн одоо баруун зүүн ингээд одоо тулцсан байгаа хэсгээс жоохон зай өгдөг pairing гэдэг. Одоо жишээ нь за pairing хэрч одоо юу гэх бид нар одоо би ингээд сандалтай сууж штеп. Миний сандлын арталт нь байгаа энэ нал одоо налж байгаа хэсэг тэрний наадталд нь порлон байгаа тий. Тэр чин миний бие энэ налж байгаа энэ сандлын тэр дунд байгаа pairing болчих жоох байхгүй. Тэр зай өгж байгаа гэсэн үг. Тэрийг pairing гэж дуудаж байгаа. За одоо би энийг шууд 100% болгох юм бол би pairing баруун талын pair тэр одоо pairing гэж байгаа. Тэрийг би 0 болгонгод тэр баруун талын ногоон алга болчихж байгаа зү тий. Одоо яг миний энд харагдаж байгаа энэ ногоон алга болчиход байгаа. 0 гэж тавингууд pairing 0 болчихж байгаа. За pairing-ийг би дахиад улам өргөжүүлээд 20 пиксел өгөнгөд өргөжөөд яваад байгаа. Тэгээ яг энэ хэсэг pairing гэхээр одоо ингэж юу яг тэгж юм зай өгдөг юм баггүй юу? За энийг би бол зай өгөхгүй pairing left гэдгийг 0 болгоё. Тэгээд main дээр явчих. За би main-ээ энэ дотроо хийгээд хадгалаад буцаад дэше орё. Тэгэнгүүт чи дахиад харангууд ямар ч юм баруун зүүн зайг болчихж байгаа тийм ээ. За энэ хэсэгтээ ороод эндээ ерөнхийдөө за call 6 одоо улбар шар дээр дахиад хідүүлээ pairing өгье. Энэ дээр яаж өгөх вэ гэхээр за pairing top гэхээр дээдлэлт нь байгаа зай өгье тийм ээ. Тэгэд ингээд харахаар хэдийг өгөхгүй. Ерөнхийдөө за нэг 50 пикселийн л доо pairingтэй харагдаж байна да. Тэр тэгээ яг энэ үгний хоёр утасны дугаараас дээшээ байгаа энэ зайг одоо би 50 пиксел гэж өгж байгаа. За pairing bottom гэдэг ингүүд 50 пиксел өгж байгаа. Тэгээд pairing за бүгдийг ингээ pairing left, pairing right гэдэг ингээд бичээд байх хэрэггүй. Зүгээр pairing хичээд энийг бас богино бичдэг хэсэг нь болохоор 50 гэж тавьчихдаг. За 50 гэж тавьчих юм бол бүх дөрвөн үнцэг нь ингээд дээр доор баруун зүүнгүүд 50 болчихно. За энийг чинь дахиж ингэж юу дөрвөн оронтой тоогоор бичиж, хоёр оронтой тоогоор бичиж болдог. Эхнийх нь болохоор энэ дээр доотлын pairing болчдөг. Тэгээд хоёрдугаар хэсэг нь болохоор баруун зүүнний pairing болчдөг. Тэгээд за энийг би дөрвөн оронтой тоогоор бичээд үзье. Тэнгүүт чинь энэ хамгийн анхных нь дээдлийн pairing болдог. Дараагийнх нь дээдлийн pairing болдог. Дараагийнх нь баруун талынх нь pairing болно. Тийм ooz ихсээд байгааз. Тэгээд дараагийнх нь доотлынх нь pairing болдог.
Тэгээ дараагийн зүүн талын pairing болдог. Энийг ингэж өөр одоо юу журмаар бичиж болдог. За одоо энийгээ би зүгээр 50 пикселээр 50 pairing өгчий. Тэгээд энэ бусдуудыг болохоор устгахчиж болно. 50 pairing өгчөөд тэгэнгүүтээ артлыг нь би orange гэж өгсөн те. За orange-ныхаа өнгийг би энэчээс сонгоод аваадахыг. Тэгээд энэчээс дотор нь бид нар одоо color үсгийнх нь өнгийг юу гэж өглөө? White гэж өгсөн. Тэгээд font weight гэх чинь өргөн одоо bold гингүүч ингээд bold болчдөг тийм ээ. Тэгээд энийг одоо 300-аар чинь болохоор хамгийн одоо юу гэх нарийнхан болдог. 500 гэж байдаг, 600 гэж байдаг, 700 гэж байдаг, тэгээ 900 гэж байдаг. Тэгээ 900-аар нь өгөхгүй за 500 гэд өгчий. Тэгээ font size чинь бид нар одоо яг ингээд өөрсдөөсд нь тэр утас гэдэг хаягт нь өөр утас гэдэг класст нь өөр одоо фонтын хэмжээг нүгэн social гэдэгт бас өөр фонтын хэмжээг нүгэн тийм ээ. Тэгээд за би буцчаад энэ улбар шарахыг кодыг хуулаад авах юм. Энэ дээр ингэ зүгээр маусаар дарж байгаа дээшээ идэвхжүүлж байгаа Control C гэдэг дарчин. Эсвэл бол copy гэдэг ингээд баруун талаараа дарж байгаа уулчих болно. Тэгээд буцаад ингээд түрээд дээрээ. Тэд бидний хийж исэн юм гараад иж байгаа тийм ээ. За энэ ч дахиж class өгөх text center гэдэг class байгаа. Энэ бол bootstrap хэрэглэдэг class. Энийг нь болохоор бид нар юун дээр өгөх вэ гэхээр за энэ улбар шар дээр ингээд text center гэдэг өгчөнгөд дотор нь байгаа юмуд ингээд яг голдоо орно. За text left гэх юм бол text нь тийм зүүн жишээ болох хэвээр. Text right гэдэг юм бол баруун жишээг өгсөн. Баруун жишээг өгөх. За text end гэх юм бол юуны энэ баг одоо бидний харж байгаа энэ хэсгийнхаа яг үндсэн одоо сүүл хэсгээр авчаа гэдэг үг утгатай text end. Тэгээд за энэ утсандаа хэдүүлээ юу font size-ийг 50 пикселээр өгсөн байгаа. Тийм ээ. За тэгээд social-таа болохоор бас 35 пиксел өгсөн байгаа. Тэгээ ерөнхийдөө Instagram гээд бичсэн байгаа энэ хэсэг нь бол биднэрт бол хэрэггүй. Бид нар шал өөр юм хэрэгж энчээ оруулна. Тэгээд за дараагийнхын энэ хэсэгт оронгууд чинь apprentice гээд live stream улбар шарын дотор улбар шарын хай тэгээд үндсэн хэсэг дотор энэ дотор юм бичээг байна. Зүүн талд нь байгаа юм дээр тийм ээ. 4 сарын 1-ээс 5 сарын 31 энийг зүгээр ингээ хуваалчий. Тэгээд харангууд бидний хийж исэн юм жигээ гараад байгаа тийм ээ. За ерөнхийдөө бол ингээд явна. Тэгээд бид нар энэ ч ямар гол гэдэг юу өгсөн. За гол дээрээ бид нар чинь background-ийнх нь coloring the green гэдэг өгчий тийм ээ. Гол нь арай биш. Үндсэн дээр юм байна. Үндсэн гэдэг хэсгээр тэгээд үндснээр очиж жагаад ингээд юу гэн өнгөө идэвхжүүлээд авчиг color white гэд. Тэгээд үндснийхээ доотлолт нь байгаа хэсэг чинь logoтой div гэж байгаа. Logoтой div гэдэг нь энэ хэсэгтээ одоо бид нэр юм оруулаг байгаа юм байна. 4 сарын 1-ээс ингээд оруулчих. Тэгэд энэнийх нь артлынх нь өнгийг одоо ерөнхийдөө бол ингээд харагдаад ирж байгаа зү тийм ээ. Одоо тэгэд энэ ч дахиад бид нар text center гэдэг өгчиж болно. Тэгээ яг логотой дивнийхээ артлынх нь одоо өнгийг
Энэс өнгийг ингээд сонгоод авчи. Text align center. За энэ одоо яг үг бичсэн байгаа энэ хэсгтэрээ болвол бид нар энийг юунд оруулах хэрэгтэй? Paragraph гэдэг элемент дотор хийх хэрэгтэй. Тэгээд энэнийхэн дараа нэг image байна тийм ээ. Чи яг бидний одоо энэ оруулах гэдэг лого энэ ч байна. За лого хаанаас олох вэ гэхээр би газ энэ Монгол ID руугаа орж агаад энийг хуулаад авчи. Copy image address. Энэ чинь source дотор ингэж авчин тийм ээ. Хэрвээ тэгээд alt гэдэг чинь хэрвээ image нь энэ source дотор байхгүй байх юм бол бид нар энэ дээр logo гэж өгчий. Тэг ерөнхийдөө за энэ logo гэдэг үгсэн энэ дээрээ би дахиад class өгчий. За ID өгчий. Footer logo гэдэг доор байгаа logo гэдэг үхийг энэ дээрээ буцаж орж ирж агаад энэ дээрээ select хийнгүүт за энийг чинь би 150 пикслийн өргөнтэй болгоод за энэс арай жоохон доошлуулаад яа багасгая. 150 100 пиксел болгочих тийм ээ. Энийг дахиж copy хийж агаад буцаад style дээр орж агаад энэ чинь paste хийгээд за тэгэнгүүтээ тэрнийхэн доотлолт нь ингээд цагаан хэсэгтэй байгаа. За энийг орхио. За ерөнхийдөө бол ингээд байршлын баганчлаад ингээд хийчдэг. Grade гэдгийг сайн бид нар сайн уншаараа энийг сайн нэг өдөр ч юм уу тийм ээ маргааш өнөө өрөөдөө маргааштай зориулаад энийг уншаад ойлгоорой би хамсалтаа энийг дуусгаж чадсангүй баах юм тайлбарлах гэж ярьж байгаа. Тэгээд хамт цаг авлаа. Гэхдээ энийг ингээд орчихгүй бид нар цаашаа тэгээ үргэлжлүүлнэ. За үлдсэн цаг дээр юу хийх вэ гэхээр за position гэж байгаа. Position гэдэг одоо яг одоо стайлын тэр одоо код байгаа байхгүй юу? Хэрэгэлдэг одоо үг. Тэр нь яадаг вэ гэхээр position гэдэг чинь байрлал гэсэн үг тийм ээ. Тэгээ position дотор нь ямар position-ууд байдаг вэ гэхээр absolute гэж байгаа. Absolute гэдэг чинь за ямар ч за relative гэж байгаа. Relative гэдэг чинь бие биенээсээ хамаарч эргэн тойрныхоо одоо энэ яг энэ элемент байгаа энэний p гэдэг элемент байгааз эн чинь яг энэ зургийг яагаад p-ний доор байгаа p гэдэг элементийн доор байгаа вэ гэхээр энэ p-дээ одоо тийм ээ харьяалагдаж p-гээсээ болж p гэдэг элементээс болж доошоо ингэж орж байгаа тийм ээ доошоо доотлолт нь орсон байгаа гэсэн үг багхгүй юу тийм ээ тэгээд relative гэж байгаа чинь яг ингэ хоорондоо холбоотой. За энийг би яг энэ имижний ямар ч хоорондоо холбоогүй absolute за яг тэнцээ байх ёстой шүү гэдэг байрлал нь бол байнга тэнцээ байх ёстой шүү гэдгийг position тэрний байрлалын absolute гэж хийдэг. Тэгээд за энэ дээр нь болохоор би right гэж өгөх ёстой. За баруун талаасаа хэрвээ absolute байх юм бол баруун талаасаа хичнээн пикслийн одоо зайтай байх вэ гэх тийм ээ. Тэгэнгүүт чинь би баруун талаараа 0 гэж тавингууд баруун шиг үүсэж байгаа зү энэ доотлолт байгаа энэ элемент. За эсвэл бол би зүүн талаасаа 0 гэх юм бол байнга ерөнхийдөө бүх элементүүд бидний хийж байгаа элементүүд байнга зүүнээсээ ингэж дээшээ ингэж үрж одоо өргөдөж явна. Яг нөгөөний бидний одоо энэ харж байгаа энэ дэлгэцэн дээр бүх пикслүүд нь зүүн дээд булангаас ингэж үрсээд явна гэсэн шүү дээ. Яг тэр журмыг дагаж байгаа. Тэгээд энийг чинь би баруун талаасаа за 5 20 пикслийн зайтай гэх тийм ээ. За 20 пиксел арайч үгүй юм аа. 10 пикслийн зайтай. Тэгээд за би width гэдгийг яг энэ имижнийх нь хэмжээг нь за 80 пиксел болж байх шиг байна. Тийм ээ. Тэгэд энийг ингэж өгөхөд буцаад түрээд ирье. За тэгээд энэ яг logo div гэдэгт би дахиад pairing өгье. Тийм ээ. Тэгэхэд за энэ дээр 20 пикслийн pairing өгөхөд ерөнхийдөө одоо ингэ дүр нь ингэ гараад ирж байгаа тийм ээ. Инх жишээний за биднэрт 4 минут үлдэж байна.
За дараагийнхаа хичээлдээ энийг бол маш одоо хурдтай явъя. Тэгээд ерөнхийдөө ямарваа нэгэн одоо асуулт гараад тийм ээ. За padding гэж юу юм бэ? Color гэж юу юм бэ? Энд ч байгаа одоо бүх л боломжийн элемент одоо тийм ээ стайл хэрэгэлдэг одоо энэ кодууд ямар юм байна вэ гэдгийг та нар бүгдээрээ судлаараа гэрийн даалгавартаа тэрийг өгье. Тэгээд нэгдүгээрт энэ bootstrap гэдэг систем рүү ороод breakpoints гэх container grid гэдэг эдийг нь ойлгочоорой. Тэгээд дараа нь ингээд доошоо очвол бид нар тийм ээ images гэдэг дарангууд за энэ responsive image тийм ээ responsive image-ийг ямар class өгвөл энэ responsive image болд юм бэ гэдэг энэ ч байгаа. Тэгээд бид нар энийг туршиж үзэх юм бол яг image дээр одоо бидний энэ өмнө хийсэн image байна шүү дээ. Энэ дээр class-ийн temp гэжсэн дөрвөл image fluid гэдэг үгүй. Тэнгүү чи image fluid гэхээр одоо яаж харагддаг юм бэ тийм ээ. Энэ дээр нь тэгээд солиод одоо за энийг болиулъя 100% болиулъя гэхэд image fluid гэдэг чинь style нь энэ гараад ирж байгаа байхгүй юу. Тэгээд энэ дотор байгаа бүх энэ классуудыг ингээд оролдоод хэвлээд үзээрэй. За энэ table гэж тийм ээ хүснэгтэнд ямар классууд хэрэгэлдэг юм бэ? Figures гэж. За энэ болохоор нэг юу image-ийг доотлол нэг юу тайлбартай ингээд хамтдаа хийдэг одоо элемент байгаа тийм ээ. Тэгээд энэ минь бүгдээрээ ингээд тайлбарлаа бичсэн байгаа. За form гэдэг чинь одоо хүснэгт тийм ээ бидний юм form бөглөөд одоо username хийгээд password хийгээд ордог, submit хийгээд ордог формууд чинь энэ ч байна. Тийм ээ. Энийг одоо би шууд хуулж байгаа copy гэдэгтээ дарж байгаа. Буцаад энэ арай жоохон хитрхи zoom яг ингээд өргөнөөр нь ингээд одоо zoom out болоод ингээд харахад бидэрт одоо харагдж байгаа тийм юм zoom гэдэг одоо яг үндсэн хэсэг юм байна. За нөгөө дээдлээс улбар шаш хэсэг байна. Тэрэн дотор ингээд энчээ нэг юм хуваач, divээр хуваач, ингээд хуваач тийм ээ. Div дотор ийм үнүүд байна гэдэг. Яг ингээд харах юм бол ингэж харагдах ёстой. Тэгэл яг одоо жишээ нь одоо би энэ дэлгэцээ ингээд одоо хөндлөн болгоод тийм ээ. Босоогоор нь ингээд харьяа гэх юм бол яг ингээд жижигхэн ингээд саунд ингээд орцсон. Ингэж харагдах хэрэгтэй байхгүй юу. Тэгэд энийг ерөнхийдөө юу гэж дууддаг вэ гэхээр bucket гэж дууддаг. Bucket гэж нэрлэдэг. Bucket гэдэг чинь одоо юу гэсэн хувин гэсэн үг тийм ээ. Одоо жижигхэн нэг томоо хувин дотор ингэ жижигхэн хувин хоёр хувин орцсон. Тэрэн дотор дахиад ингэ юмнууд орцсон байгаа гэдэг утгатай тэгж харагдах ёстой тийм ээ. Тэгээ хамгийн том хувин нь одоо юу юм бэ гэхээр HTML байгаа. Тэрний дотор нь дахиж нэг юу body гэдэг хувин ингэ орцсон байгаа. Тэрэн дотор нь яг дээдлэлт нь image байна. Тэрнийхэн дотор нь энэ container гэдэг main гэдэг ангилалтай дахиж нэг том ингээд юу хувин юм уу тийм ээ bucket орцсон байгаа. Тэгээд ингээд жижиг болоод ингээд ерөнхийдөө харахад одоо яг ингээд холоос харахад бол ойлгомжтой байх ёстой. За тэгээд би түрүү энэ хийжсэн юмныхаа өмнө ингээд за form гэдэг би сая дөнгөж түрүү энэчээс хуулж авсан энэ form ба шүү дээ. Энийг энэчээ ингээд тавиад copy paste хийгээд харангууд энэ ингээ form нь ингээ гараад ирж байгаа байхгүй юу. Тийм ээ. Энийгээ за арай би ер нь энэ bootstrap-ыг хэрэглэх юм бол за container хэрэгтэй row гэдэг юм хэрэгтэй гэж байгаа тийм ээ. Div container тэгэнгүүтээ div row гэд энэ дотроо бид нэг ингээ хийчих болно. Тэнгүү чи арай гайгүй харагдаж байгаа. Тэгээ за буцаад ингээд очие энэ components гэж байна. Components дотор ч одоо ингээд төрлөөрөө за энэ дээр дарахаар ингэж гүйдэг энэ бүх элементүүд бүгдээр ингээд яг элементүүдийн нэгийг дадлагчих тийм ээ журмаар биднэрт ингээд бэлтгэсэн байгаа юм байгаа. За одоо энийг би copy хийж хийгээд энийг хэрэглэх юм бол ерөнхийдөө бол энэ ингээд гүйж байгаа юм дарахаар ингээд солигдоод байгааз эн чинь JavaScript болж байгаа хэрэглэгдэж байгаа гэсэн үг. Гэхдээ бид нар түрүүн JavaScript-тэй хасцсан байгаа. Тийм учраас энэ одоо ерөнхийдөө сайн үзэгдэхгүй. За alerts гэж байна. Тэгээд одоо би бүгднийг ингээд хуулаад энэ дотроо ингээд формынхаа дээдлэл ингээд тавья тийм ээ. Тэгээд save хийгээд харахад энэ ингээд бүгдийг харагдаж байгаа. Тэгээд энэ бүх элементүүдийг хэрэглээд л одоо туршаад үзээрэй. Бүгднийг ингээд бүх одоо энэ дотор getting started гэдгээс одоо эхлээд л тийм ээ download
За introduction гэдэг дээр бид нар сая ингээд яг анх эхлэх энэ starter template гэж байгаа. Энийг copy-чод body дотроо за дараагийнх нь хаашаа орох вэ? Юу хийх вэ гэх layout-аас эхлэнгүүтээ container руу ороод тийм ээ. За 100% өргөнтэй байх шүү гэд. Энийг бүгднийг оролдоод үзээрэй. Тэгээ дараагийнхаа хичээл дээр маш хурдтай явна шүү. Энийг одоо мэдсэн ядаж ингээд тийм ээ одоо төрлийн өмнөх нь төрлийн бүгднийг оролдоод үзээрэй. Grade гэж юу юм? Columns гэж тийм ээ. Бид түрүү хэлсэн багнууд байна. Тэгээ content тийм ээ. За typography гэж юм яг бичиг нь ямар харагдах вэ? H1 чинь ийм том одоо фонтныхаа хэмжээтэй байна. H6 нь ийм байна. Тэгээ доошоод ингээд харангууд H1 дээр display нэг гэдэг ингээд төрлийн ингээд юу классууд нэмчээ байгаа. Энийг бид нар бол хэрэглэн шүү. Хэрэглэж байгаа вебсайтуудаа хийн шүү. Тэгээд энэ бидний амьдралыг одоо юу гэх юм тийм ээ одоо энэ веб хөгжүүлэх хийх гэж байгаа програм хангамжийн одоо ажлыг хөнгөвчлсөн зүйл энэ байгаа шүү. Энийг маш сайн ойлгоод хэрэглээд сураад аваарэ. Тэгээ зүгээр л одоо би нөө түрүүн байсан P гэдэг нөгөө нэг элемент бид нар үүсгэсэн шүү дээ энэ доор энэ дээр бичсэн байсан. Тэрэн дээр одоо би ингээ class гэдэг өгөнгүүд доор биччихсэн юм чинь энийг чинь нэр width 100 pixel болгоцсон. Юу чи энд одоо class юм тийм ээ real life гэдэг дээр өгсөн байна уучлаарай. Тийм ээ энэ дээр одоо class өгсөн байгаа. Тэмүүж lead ингэж фонтны хэмжээ нь юм байна шүү. Фонтных нь одоо тэр өргөн нарийн юм байна шүү гэх бүгднийг энийг одоо амарчилсан байгаа зүйл шүү. За form component өөр юу дадлагч үгээр энэ бүх components руу ингээд ороод бүгднийг ингээ хэрэглээд үзээрэй. Drop down гэж юм тийм ээ одоо бидний инглишийн дугаараа бүртгүүлэхэд энэ drop down дээр дарж байгаа эхнийхээ хоёр үсгийг сонгодог тийм ээ. Тим юм элементүүдийг бүгднийг ингээ бэлдсэн байгаа шүү. За 7 минут ерөнхийдөө өндөрлөх гэж байна. Тэгээ та нарт асуух зүйл байна уу? 360 3 одоо ирвэ. Дахиад үзээрэй. Яг одоо энэ ерөнхийдөө бол эхэндээ энийг бол ойлгохгүй байж магадгүй тийм ээ. Дахиад дагаад үзээд миний яг хэлснээр одоо юу хийх гээд байна. Бид нар одоо яг хийх гэсэн юм чинь энэ дүрсийг л одоо дуурайлах гэж энийг одоо байшлыг л олох гэж эхлээд тэр divнүүдийг хэрэглэсэн шүү дээ тийм ээ. Тэгээд divнүүдийг хэрэглэсний дараа бид нар энэ өөрийн одоо юу гэх юм баганчлалыг энэ bootstrap-ийн баганчлалыг хэрэгжилж байшлыг ингээд олсон байгаа. Энэ 3 баганд оруулаад за хэрвээ би одоо энэ чинь очиод тийм ээ үндсэн дээр нь очиод text align center гэх юм бол бүгдээрээ ингээд тийм ээ байшлаа ингээд олж байгаа гэсэн утгатай байгаа. Тэгэл эдний чинь одоо бүгднийг UL li гэдэг нөө list гэдэг элемент дээ шүү дээ. Тэрний чинь font-ных нь size-ыг одоо би 10 pixel болгох юм бол ингээд жижигхэн болгох чинь тийм ээ. Тэгэл ерөнхийдөө бүх элементүүдээ бид нар ингэж үрж тавина. Үрж тавьсныгаа дараа тэднийг хаашаа нь оруулах вэ? Артлыг нь өнгийн ямар өнгөөр тавих вэ гэдэг бүгдийн style CSS-ээр хийн. Тэгээд CSS-ээр хийсэн юмнуудыг амарчилсан юм нь болохоор bootstrap гэж байгаа Twitter. Тэгээд энэ block element-ээр сайхан тайлбарлаад өгөөрэй. Тэгж байгаа багшаа. За тэгнэ. За өөр асуух зураг шиг хийх зорилготой юм байна тийм үү. За тийм ерөнхийдөө тэгэл тайлбарсаар хамаг цаг авчлаа. За тийм энийг одоо тэгээд ерөнхийдөө дахиад цаашаа нь үргэлжлүүлээд хийгээд явахаар юм ойлгогдож эхэлнэ. Бити шантраарай. Энэ их тийм хэцүү зүйл биш шүү. Яг тэр зүгээр л одоо ямар нэгэн хэсгүүд нь одоо элементүүд нь л одоо ангиллуудын нөгөөд яг хэсэг ангиллууд нь ямар стайлтай байх вэ гэдгийг л ганц гол юм л тэр байгаа шүү.
Тийм одоо англи хэл хэрэг мэддэг бол тэнцээ одоо тийм зөндөө одоо ингэ заасан хичээлүүд бол интернетээр байгаа. Тэр мэрийг одоо хийж болно шүү. Гэхдээ би монголоор энийг заах гад тийм ээ та нартай зааж байгаа. Олдож байгаа шүү. За энэ удаагийн хичээл жоох удаа явлаа. Тэгээд арай түргэн явсан гэж бодож байгаа хүмүүс нь дахиад энэ видеого үзээрэй. Асуухан байх юм бол асуугаарай, Slack дээр тавиарай, тийм ээ. Тэгээд би биэндээ туслаад явна шүү. За төгсөө зөргөө дивэ ингэж хувааж байгаа болов гинэ. Тэгж байгаа. Ерөнхийдөө тим загвартай л явах гэж байгаа. За өөр асуухан байхгүй бол та дараа дахиж үзэж явахдаа асуухан байх юм Slack дээр орж бичээрэй. Тэгээд манайш дахин уулзъя. Энийгээ дахин үргэлжлүүлж хэдүүлээ суръя. Тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Манайш дахин уулзцаая. За бус хичээлүүд нь хаана вэ гэхээр эхний 15 нь хамтдаа зэгнэт дээр байгаа. Дараагийнх нь 15 нь судар вики дээр байгаа. Үлдсэн 13 нь болохоор apprentice segment дээр байгаа. Тэгээд энэ сургалт маань 3 жилийн өмнө явагдсан. Явагдахдаа 2 сар үргэлжилж өдөр болгон орой 7 цагаас 9 цагийн хооронд явагдсан шууд цацсан тийм бичлэг байгаа. Тэгээд энэ сургалтаас авах юм аваад тий хаях юм хаяад мэдээж үнэгүй сургалт юм чинь. Тэгээд хамгийн гол захим зүйл юу вэ гэхээр бити шантраарай. Тийм ээ бүгдийг нь ядаж үзээд дуусгачихаа. Хамаг цагаа тий ашиглаад чөлөөт цагаа ашиглаад бүгдийг нь яаж ихний ээлжинд үзээд авчих. Тэгээд үзснийхаа дараа тэнийг бодоод үз тийм ээ. За энэ ойлгочих чинь ойлгохдохгүй нөө. Ойлгохдохгүй байгаа зүйлээ дахиад автаад үз. Энэ үнгүй байж л энэ хизээч устдахгүй. Хамгийн гол нь шантарч болохгүй. Эхнийхээ ойлголтыг аваад эхнийхээ зүйлийг л ингээд ойлгочих юм бол тэрнээс цаашаа ингээд явхад маш амархан байдаг. Бусдын сурахад айгууд нэг тийм зовоод ах зүйл биш. Тийм учраас дахин хэлье. Бити шантраарай. Бити бууж өгөөрэй. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа.